Hi guys, хар самруудад тавтаа морил. За та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. За би өнөөдрийнхөө дугаараар ээлжид цоврал алуурчнаа ярих гэж бэлтлээ. За энэ цоврал алуурчин бол миний мэдих хамгийн их аллагыг үйлдсэн эмч гэдэг нэрээрээ бусдын итгэлийг олж авч тэднийг хөнөөсөн аимшигтай аратны тухай ярина. Өнөөдрийн дугаар маань нэлээд урт байгаа учраас та бүхэн минь цаг заваа гаргаад тухтаа гихчин сайхан сонсоорой. Мэдээж subscribe хийгээгүй бол хийгээрэй. Яг одоо like, comment бичиж сувгаа дэмжээрэй. Ингээд өнөөдрийнхөө шүүлтийг эхлэе. Harold Frederick Shipman буюу Fred хочтой тэрээр 1946 оны 1 сарын 14-нд 3 хүүхдийн 2 дахь болон Байсууд Нооринхэм гэх газар төрсөн. За энэ нь бол хотын захад байрлах дайны дараа ажилчин ангийн гэр бүлүүдэд зориулж баригдсан гадаана жижигхэн цэцэрлэгтэй нимгэн хантай нэг игнээ болсон байшингуудаар дүүрэн ийм дүүрэг байсан. За түүний аав Harold бол ачааны машин жолооддаг, харин ээж Vera нь бол гэртээ байж хүүхдүүд болон гэр орноо хардаг байсан. За түүний ээж бол маш хатуу чанга эмэгтэй байсан. Хүүхдүүд юу өмсөх, бие авч явах, хинтээ цаг өнгөрүүлэхийг нь хүртэл шийддэг байсан. Яг тэгэхээр Vera-гийн бодлоор бол энэ Shipman-ы гэр бүл бол энэ дүүргийн бусад айлууд биш, тэднээс бол арай илүү дээр хүмүүс гэж өөрсдийгөө хардаг байсан. Гэхдээ мэдээж бол тэдэнд бол энэ ажилчин ангиасаа ялгарах тийм их мөнгө төгрөг бол байгаагүй. Гэхдээ мөнгөгүй төгрөггүй байлаа гэд тэдний ээжийн хуваар ерөөсөө бохир заваан байлаар амьдрах гэсэн үг бол байгаагүй. Түүний хүүхдүүд бол үргэлж цэвэрхэн хувцастай, маш хүмүүжлтэй байдаг байсан. Тэгээд ээж нь бол энэ хүүхдүүдээ энэ гудамжныхаа бусад хүүхдүүдтэй тоглохыг нь огт зөвшөөрдөггүй байсан. За харин Harold-ийн аав бол энэ зүйлийг бол ерөөсөө эсэргүүцдэггүй, зүгээр ажилдаа яваад гэртээ ирдэг. Тэгээд гэр орон хүүхдүүдийн талаар бол ээж Vera нь ямар шийдвэр гаргана тэрийгэл даадаг гэсэн. Яг л нэг Монгол аавуудын адилаар. За харин Harold бол маш чимээгүй хүүхэд байсан. Сургуульд байхдаа бол боломжийн сурдаг байсан ч гэсэн нэг тийм онцгой мундаг байгаагүй. Мөн тэрээр ихэвчлэн ерөнхийдөө бол ганцаараа л байдаг. Энэ дүүргийн бусад хүүхдүүд түүнийг бараг мэддэггүй. Яг гэвэл Vera бол тэднийг зориуд тэгж өсгсөн. За Harold нэг шалгалтанд тэнцээд нэлээд сонгон шалгаруулалттай сургууль болох High Payment гэдэг сургуульд сурах эрх аваад за Vera бол яг энэ үед нь бол өөрөөр нь маш их бахархаж ийсэн. Тэр сургуультай шаргуу хичээнгүй суралцдаг байсан бөгөөд энэ нь бол түүний төрөлхийн нэг онцгой авьяасгүй байдлыг нь нөхөж өгдөг байсан байгаа. За гисэн ч тэр бол хичээл сурлагаараа бол ангийнхаа шилтүүдийн тоонд ордоггүй байсан. Харин рагбигийн талбай дээр бол өөр нэг тал нь гарч ирдэг. Хизээч одоо хүмүүсийн урд нь харж байгаагүй тэр зан чанар нь гарч ирдэг байсан. Тэр бол маш биеийн хүчтэй, өөртөө итгэлтэй, ерөөсө бусад үедээ огт харуулдаггүй нэг төрлийн зан гаргадаг байсан. Түүнийг энэ үед мэддэг байсан хүмүүс бүгд ижил зүйлийг хэлдэг байсан. Harold бол хүмүүсээс зайгаа барьдаг байсан ч гэсэндээ ерөөсөө хүнтэй муухай харцдаггүй, ичимхийч байгаагүй, зүгээр л нэг хүмүүсийг өөртөө ойртуулдаггүй, зожиг гэх юм уу, одоо нэг тиймэрхүү. За тэр өөрийнхөө эргэн тойронд бол яг нэг ийм хан босгоцсон юм шиг байдаг байсан. Гэхдээ Harold-ыг ингээд яг ярих үед болохоор хүмүүс болохоор түүнд ямар нэг өөр зүйл байгааг нь мэдэрдэг байсан. Зарим хүмүүс болохоор яг ингээд намайг нэвт ширтээд байгаа юм шиг хийлдэг. За өөрөөр хэлбэл бол яг ингээд psychopath шиг л хардаг байсан гэж зарим нь хэлсэн байсан. Harold-ыг өсвөр насндаа ирэх үед бол ээж Vera нь өвдөж эхэлсэн бөгөөд оншин идэгшгүй уушгины хорт хавдар байсан. Гэхдээ тэр эмнэлэг твтэйгүй тэр гэртээ үлдсэн бөгөөд өвчин нь удаанаар даамжирч эхэлсэн. Хичнээн эмнэлэг рүү яваагүй ч гэсэн харин гэр бүлийн эмч нь бол тогтмол ирдэг байсан. Ирэх бүрдээ цүнх болон тариа авчирч өвчин намдах морфин тарьдаг байсан байна. За яагаад тэгэхээр 60-аад оны Британд бол үхэж байгаа хүнийг ингэж асардаг байсан юм байна. Үндсэндээ олон сар, за бүр заримдаа олон жилийн турш аажмаар үхэж байхад нь зүгээр ингээд өвдөлтийг нь жоохон намдааж өгдөг байсан гэсэн үг. За ингээд өрхийн эмчин гэрт нь ирээд өвчтний бол гарлуун зүү хийдэг байсан. Тэгээд хэсэг хугацаанд зовлон нь өвчин нь намддаг байсан. Harold бол эмчийг ирэх үед өрөөнд нь ээжтэйгээ дандаа хамт байдаг байсан. Мөн морфин ээжийнх нь биед ороход яг юу болдгийг нүдэрээ хардаг байсан. Vera-гийн нүүрэн дээрх чангарсан байдал нь сулраад өвдөлт нь арилж байгаа нь илт харагддаг байсан. Vera бол өөрөөсөө хамгийн гисэн зүйлүүдээ бол Harold-д өгсөн. Хамгийн их анхаарал, хамгийн их хүлээл, хамгийн их хайр тэр бүхнийг хүүдээ өгсөн. Тэр бол Harold-ыг өөр ямар нэгэн зүйл бүтээн гэж итгэдэг байсан байгаа.
Сургууль тарамагц Harold гэрлүүгээ яаран гүйж очиж шууд ээжийнхээ хажууд очдог байсан бөгөөд түүнд анхаарал тавьж хамт сууж үргэлж ойр хажууд нь байдаг байсан. Гэхдээ 1963 оны 6 сарын 21-нд Vera Shipman 43 наснда амьсгал хураасан. Тэр үед Harold бол дөнгөж 17 настай байсан. Гэхдээ Harold бол хэний ч нүдэнд харагдахаар уйлаагүй цаагаараа уйлсан юм уу үгүй мө бүүмэд ээжийнхээ талаар ч ярьдаггүй байсан. Тиймээс дараагийн хэдэн 7 хоног саруудад түүний дотор юу өрнөсийг Harold бол дотроо түгжиж яг л яаж ээж Vera нь түүнийг өсгсөн шиг өөртөө чанга хатуу байсан байгаа. Гэхдээ тэр байшинд бол аль хэдийнэ өөр болцсон байсан. Нэгэн цагт бүгдийг барьж тогтоодог байсан хүн нь одоо байхгүй болсон. Түүний аав бол Vera-гийн үлдээс нь тэр хоосон орон зайг нөхөх ямар ч оролдлого хийгээгүй мэт санагддаг байсан. Учир нь гэр бүлийг үнэндээ тэр хизээч удирдах байгаагүй, үүнийг бол угаасаа ээж нь л хийдэг байсан. Цаг хугацаа өнгөрөхөд аав нь бол дахин гэрэлсэн. Үүний дараа бол энэ бол гэр бүл биш, зүгээр л нэг дотор нь хүмүүс байдаг газар болсон байсан. Vera бол яг тэднийг хооронд нь холбож байдаг байсан учраас тэр эмэгтэй байхгүй болмогц Harold болон түүний аав хоёрт хоорондоо ярих зүйл бараг үлдээгүй. Тиймээс тэдэнд харилцаа биш, үндсэндээ зүгээр л бараг бие биен рүүгээ толгой тохиол өнгөрдөг ийм хүмүүс болцсон байсан. Ээж нь нас барсны дараа яг энэ үед бол түүнд ямар нэгэн зүйл өөрчлөгдсөн. Тэр илүү хүйтэн, илүү төвлөрсөн хүн болж эхэлсэн. Vera-гийн түүнд суулгасан тэр амбиц нь улам хурц болоод Harold бол эмч болно гэж шийдсэн. Ингээд 10 жилээ төгсөхдөө ангаахын сургуульд бол өргөдөл өгсөн ч харамсалтай татгалзсан хариу авсан. Түүний шалгалтын дүн хангалттай сайн байгаагүй учраас Harold шалгалтаа дахин өгсөн. 60-аад оны үед бол энэ ангаахын сургуульд орно гэдэг нь бол маш хэцүү зүйл байсан. Британд дахь бараг бүх ингээд ангаахын сургуулийн сурагчид нь бол мөнгөтэй гэр бүлээс гаралтай байсан. Харин Harold-ийн гэр бүлд ямар ч мөнгө байгаагүй. За үндсэндээ бол Harold бол энэ салбарт ажилладаг гэр бүлээс холбоо сүлбээ танил тал гэж юу ч байгаагүй. Гэхдээ түүнд бага наснасаа байсан ээжийнхэн заасан тэр төсвөр төвчээр хичээнгүй зан л байсан. Үндэ бол түүнд байсан зүйл нь ердөөл тэр. Харин тухайн жилүүд бол түүний хувьд бол ямар ч нийгмийн амьдрал гэж бараг байгаагүй. Хідэн танил хүмүүс байсан ч гэсэн жинхэнэ найз гэж байгаагүй. Тэр зүгээр л үргэлж ганцаараа өөрөөрөө байдаг байсан. Ингээд эцэст нь 65 онд Harold University of Leeds гэдэг ангаахын их сургуульд элсэж орсон. Ингээд тэр хамаг юма баглж аваад Bestwood хотыг ардаа орхиж явсан. За энэ сургуульд ирэх үед бол ээж нь нас бараад ердөө 2 гаруйхан жил өнгөрцөн байсан. Тэр одоо 19 настай байсан бөгөөд өөр шиг нь хүмүүст тэр бүр боломж олгоод байдаггүй энэ мэрэгжил рүү орж ирж байсан. Энэ Leeds гээд сургууль нь бол Лондоноос гаднах хамгийн том ангаахын сургуулиудын нэг байсан. Тэнд бол бакалавр авахын тулд 5 жилийн хөтөлбөр дүүргэх шаардлагатай байсан. Энэ нь маш хатуу, маш зохион байгуулалттай систем байсан бөгөөд хурдыг нь гүйцэж чадахгүй хүмүүсийг бол шууд шахаж гаргах зорилготой ийм хөтөлбөртэй сургууль байсан. Гэхдээ Harold бол тэр хурдыг нь гүйцэж чадсан, тэр хичээлээ хийж лекцүүдэд суудаг байсан бөгөөд бусад оюутнууд бүгд түүнээс урд нь тэр хүмүүсийн харж байсан зүйлийг л олж харсан. Harold үргэлж ганцаараа байдаг байсан бөгөөд найз нөхөдөө болох гэж ерөөсөө хичээдэггүй байсан. Гэхдээ яг энэ үед бол түүнд нэг төрлийн бардам, дээрэнгүү уур амьсгал нэмэгдсэн, ил тод дайсагнсан биш гэсэн хүмүүсээс зайгаа барьсан нэг тийм хүндий. Яг л ээж нь одоо хүртэл нэг чихэнд нь шивнээд байгаа юм шиг наг гудамжныхаа хүүхдүүдтэй бити тоглоо гэж байгаа юм шиг эдрээс би дээгүр гэсэн нэг тийм харилцаа байсан байгаа. Тэгээд хүмүүсийн нэг хилдэг байсан юм нь болохоор Harold-ыг ингээд ярих үед хүмүүс одоо хоолойных нь өнгнөөс нэг зүйл мэдэрдэг байсан. Юу гэхээр ярианыхаа өнгөөр чи надаас доогуур зиндааны гэдэг нэг тийм мэдрэмжийг хүмүүст өгдөг байсан. За нэг төрлийн нарциссист нөгөө зан чанарын төрөл байгаа юм. Ийм учраас мэдээж цөөхөн хідэн хүн л түүнтэй ойртохыг оролддог байсан. Гэхдээ энэ нь бол Harold-д огт хамаагүй мэт санагддаг байсан. За харин яг энэ үед бол Harold нэгэн залуу эмэгтэйтэй танилцсан. За түүнийг бол Primrose гэдэг. Тэр үед Primrose 17 настай байсан бөгөөд West Yorkshire дахь нам гүмхэн захын дүүрэгт өссөн байна. Түүний эцэг эхийг George болон Edna гэдэг байсан. Primrose айлын хамгийн бага охин байсан бөгөөд тэр бараг ганцаараа өссөнтэй адил байсан. Учир нь түүний ээж бол маш хатуу гэр бүлээ удирддаг байсан бөгөөд ерөөсөө хүүхдүүдээ бол нийгэмшгийг нь бараг зөвшөөрдөггүй байсан. Бараг л одоо энэ Harold-ийн ээжтэй адилхан.
Primrose 16 настайдаа сургуулаа төгсөөд хотын нэгэн дэлгүүрт ажиллаж эхэлсэн бөгөөд ямар нэгэн коллеж их сургуульд ороогүй. Harold болон Primrose хоёр автобусны буудлаар танилцсан. Тэр үед бол Harold эдний гэрийнх нь ойролцоо байрлаж байсан юм байна. Тэдний харилцаа бол маш хурдан өрнсөн мэт санагддаг. Primrose 17 настайдаа жирэмсэн болсон бөгөөд 1966 оны 11 сарын 5-нд тэднэр зүгээр л 20,000 газар очоод гэрлэлтэд бүртгүүлсэн ямар нэгэн баяр ёслол хийгээгүй. Harold-ийн аав бол энэ гэрлэлтийг нь дэмжээгүй. Тэдний анхны хүүхэд Сара 1967 онд төрсөн бөгөөд Harold энэ үед бол ангаахын сургуулийнхаа 2 дугаар курсэд сурж байсан. Харин Primrose бол дөнгөж 18 настай ангаахын сургуулийн сурагч нөхөртэй хүүхэд өсгөж байсан. Primrose дээд боловсрал байгаагүй, мэргэжил, ажил, карьер юу ч байгаагүй. Маш хатуу гараар өссөн болохоор найз нөхөд гэдэг зүйлч байгаагүй. Харин түүний хувьд бол энэ шин орж ирсэн амьдрал түүний нөхөр болон түүний хүүхэд хоёр нь түүний хамаг зүйл нь л болсон байсан. Тийм учраас Primrose бол Harold-ыг ямар ч үед бүрэн дэмждэг ийм зуршилтай болсон байсан. Гэхдээ их сургууль дээр бол хинч Harold-ыг бол нөхөр эсвэл аав гэдгээр нь хардаггүй байсан. Гэрт нь юу болдог байсан? Тэр бүхнийг гэртээ үлдээдэг байсан. Бусад оюутнуудын хардаг зүйл бол өөрийнхөө наснаасаа илүү хөгшин мэд харагддаг тийм л залуу харагддаг байсан байгаа. Тэр ямар нэгэн байдлаар илүү нухацтай харагдахыг хичээдэг байсан. Одоо нэг ажил сургууль дээр ч юм уу хийж байгаа юм амар чухалчилж үзээл баг өөрөөс нь өөр хүн тэр зүйлийг хийж чадахгүй юм шиг нэг аашилдаг тийм хүмүүс байдаг шүү дээ. За Harold бол яг л нэг тиймэрхүү хүн байсан юм шиг надад санагдсан. Гэхдээ оюутан байхдаа бол Harold бол маш шаргуу, хичээнгүй, мөн чадварлаг ийм оюутнуудын нэг байсан. За ингээд 1970 онд 24 наснда Лидсийн их сургуулиас ангаахын дипломоо авч төгссөн. Ингээд Bestwood-ийн ажилчин ангийн хүү одоо эмч болсон. Яг л ээжийнхэн хамгийн хүсдэг байсан зүйл. Ангаахын сургуулаа төгссөний дараа түүний анхны ажил нь бол нэгэн эмнэлэг дадлагчаар ажиллах байсан. Энэ ажил нь бол тиймч сүртэй байгаагүй. Дадлагчигч болохоор урт ээлжтэй, бага цалинтай, мөн үргэлж завгүй байдаг байсан. Харин 71 оны 8 сарын 5-нд албан ёсоор бүртгэснээр Harold бол Британд ангаах ухааны чиглэлээр ажиллах эрхтэй болсон. За энэ эхний жилүүдэд бол түүнтэй хамт ажиллаж байсан хүмүүс Harold-ийн чадварлаг байсныг анзаардаг. Тэр ангаах ухаанаа сайн мэддэг, юу хийж байгааг мэддэг, гайхалтай эмчүүдийн нэг байсан. Гэхдээ хүмүүстэй бол их хүйтэн товчхон харьцдаг байсан. Мөн хамт ажиллагчтайгаа өөрөөс нь доор хүмүүс мэд харьцдаг тохиолдол олон гарч байсан байна. Харин гэрт нь бол түүний гэр бүл улам томорсоор байсан. Эцэст нь тэд Сара, Christopher, David, Sam гэх 4 хүүхэдтэй болсон. Primrose бол хүүхдүүдтэйгээ гэртээ үлддэг байсан бөгөөд гэр бүл нь даруухан амьдардаг байсан. 1974 он гэхэд Harold Todd Morden гэх хотод нэгэн эмнэлэгт ажилд орсон. Энэ газар нь бол Pennine Mountains гэх хоёр талаараа сүртэйгээр сүндэрсэн хүндийд байрладаг байсан. Энэ хот бол маш олон жилийн турш үйлдвэрийн хот байсан. Тус эмнэлэг бол ойролцоогоор 3,000 өвчтөдтэй байсан бөгөөд маш олон эмчнэр ажилдаг байсан байна. Harold бол тэнд ажилдаг хэд хэдэн өрхийн эмч нарын нэг нь болсон. Түүний өвчтнүүд нь бол ихэнхдээ үйлдвэрийн ажилчид, тэтгэврийн хөгшчүүд, мөн залуу гэр бүлүүд байсан. За өөрөөр хэлбэл энэ уул толгод донд бүх насаараа амьдарсан энгийн л ажилчин хүмүүс байсан гэсэн үг. За Harold бол тэндээ маш хурдан дассан. Өвчтнүүд нь ч гэсэн түүнд бараг шууд сайн хандаж эхэлсэн. Яагаад гэхээр тэр үзлэг хийхдээ маш нямба, анхааралтай ханддаг байсан байна. Мөн дээрэс нь хинч хүчлээгүй байхад гэрээр нь хүртэл очиж үзлэг хийхээс татгалздаггүй байсан. За харин энэ жижигхэн газарт бол энэ зүйл бол маш чухал байсан. Ойрын эмнэлэг хүртэл нилээд хол байсан учраас хүмүүс бол орон нутгийнхаа эмчнэрт маш их итгэл хүлээлгдэг. Гэхдээ бас хэн дуртад нь итгээд байдаггүй байсан учраас тэр хүмүүсийн итгэлийг даана гэдэг нь бол хамгийн чухал зүйл байдаг гэсэн байна. Гэхдээ энд ажиллаж эхэлсэн тэр эхний саруудын үеэр Harold бол өөртөө pethidine гэдэг зүйлийг хэрэглэж эхэлсэн. За энэ pethidine гэдэг нь юу юм гэсэн чинь синтетик опиод төрлийн өвчин намдаах юм байсан юм байна. 70-аад оны үед Британд бол хамгийн түгээмэл хэрэглэгдэг өвчин намдаагчдын нэг. Өрхийн эмчнэр бол энэ нэмийг байнга нөөцөлж хадгалдаг байсан. Энэ үед бол эмч яг хитийг яаж хэрэглэж байгааг нь хянах тийм систем байгаагүй. Энэ нэм нь бол хүнийг дулаахан мансуурсан мэдрэмж өгч өвдөлтийг нь намдааж тархийг нь хэсэг хугацаанд тайвшруулдаг. За харин тариагаар хийх үед нөлөө нь бол бүр шууд тэр дороо маш хүчтэй мэдрэгддэг байсан. Ингээд маш хурдан энэ нэмийг хэрэглэх зуршилтай болсон.
За тэр эмээ авах бол маш энгийн арга ашигладаг байсан. Өөр хүмүүсийн нэр дээр жор өчтдөг байсан. Петидийн огт хэрэггүй нэгч тун авч байгаагүй өвчтнүүдийн нэр дээр дээрээс нь тэр эмнэлгийн эмийн захиалгыг зориуд ихсгэж хинч тооцоолж чадахгүй хэмжээний нэмэлт нөөцийг бол үргэлж байлгадаг байсан юм байна. Харин бичиг баримтууд нь бол бүгд энгийн хэвийн мэт харагддаг, хинч хангалттай нягтлж шалгадаггүй байсан учраас ямар нэгэн асуудал гарч байгаагүй. Цаасан дээр бол Harold-ийн ажилд ямар ч өөрчлөлт харагдахгүй байсан л гэсэн үг. Тэр цагтаа ажилдаа ирсээр байсан, өвчтнүүдээ үзсээр байсан, өдрийн төгсгөлд нь Primrose болон хүүхдүүдээрээ гэрлүүгээ харьдаг байсан. Гэхдээ гадаргууны доор бол ямар нэгэн зүйл буруу болж эхэлсэн. Harold-ыг бол нэгээс олон удаа өвчтөй таагүй харагдаж байгааг нь хамт ажиллагсад нь анзаарч эхэлсэн. За нэг удаа бүр ажил дээрээ унаж ажиллах чадваргүй болсон. За гэхдээ ийм зүйл нь болохоор ердөө түр зуур болоод өнгөрдөг байсан учраас хинч үүнийг бол ерөөсө том асуудал гэж харж байгаагүй. Эцэст нь Harold эмнэлэгт ажиллаж эхлээд ойролцоогоор жил хагасын дараа буюу 75 оны төгсгөл хавцаа нэг хүн эмийн бүртгэлүүдийг шалгаж эхэлсэн. Тэгээд хяналттай эмийн бүртгэл дээр Harold-ийн бичсэн жоруудын петиденийх нь хэмжээ бол түүний өвчтнүүдэд хэрэгтэй хэмжээнээс нь хамаагүй их байгааг нь анзаарсан. Мөн дээрэс нь петидийн хэрэглэх ямар ч шаардлагагүй хүмүүсийн нэр дээр хүртэл жор бичигдсэнийг анзаарсан байна. За энэ мэдээлэл бол ингээд удалгүй бусад эмч нарт хүрч хамтран ажилладаг эмч нар нь илүү нягт шалгаж эхэлсэн. Захиалсан эмийн хэмжээ болон бодитоор хэрэгэлсэн хэмжээний хоорондох зөрүү бол хэтэрхий их болсон учраас үнийг байхгүй мэт дүр эсгэх боломжгүй болсон. Эцэст нь Harold өөрөө за би энэ петидийн хэрэгжилж байсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн. Тэгээд тэр эмч нартаа би ингээд өвчтнүүдээ үзэж байхдаа жоохныг хэрэгэлсэн. Нэг одоо яах вэ гэсэн маягийн зүйл ярьсан. Гэхдээ тэр өөрийн асуудалд тусламж хүсэж байгаагаа ч гэсэн тэдэнд хэлсэн. Өөрт нь засрах боломж өгөөч гэж гуйж гимшсэн мэт дүр эсгсэн. За мэдээж хүмүүс бол түүнд итгэсэн. Учир нь Harold бол маш үнэмшилтэй ярьдаг, ухаантай хүн байсан. Гэхдээ ямар ч байсан тэр эмнэлгээсээ явсан, өөрөө гарсан уу эсвэл халагдсан уу гэдэг нь бол хүн бүрийн яриагаар өөр байсан ч ямар ч байсан үр дүн нь ижил байсан. Ингээд 76 оны 2 дугаар сард Harold бол шүүхтээр очиж шүүгчийн өмнө зогссон. Тэр петиденийг хуурч мэхлэх аргаар авсан, хяналттай юм хууль бусаар эзэмшсэн, мөн жор хурамчаар үйлцэн гих ял тулгасан. Гэхдээ ял нь бол ердөөл 600 фунтын торгуул байсан. Harold тэгээд торгуулаа төлөөд зүгээр гараад явцсан. Дараа нь Harold York хотод байрлах Retreat гэдэг нэртэй сэтгцэн эмнэлэгт өөрөө хэвдсэн бөгөөд тэнд хар тамхи эмийн донтолтын эмчилгээний хөтөлбөр байсан. За тэгээд тэр 75 оны өвлөөс 76 он хүртэл тэндээ байж эмчилгээнийхээ хөтөлбөрийг дуусгасан. За гэхдээ хамгийн аимшигтай нь бол ийм хэрэг хийгээд нөхөн сэргээх эмчилгээнд хүртэл орсон ч гэсэн түүний эмчлэх эрхийг нь хураагаагүй. Түүний хэргийг бүр мэргэжлийн ёс зүйн хороонд шилжүүлээгүй. Тиймээс Harold бол эмчнэрийн бүртгэлээс хасагдаагүй. Өөрөөр хэлбэл за хяналттай холбоотой гэмт хэрэгт буруутгагдсан эмч байхад олон нийтийг хамгаалах ёстой байгууллага юу ч хийгээгүй л гэсэн үг. Гэтэ үүнээс хоошоо бол юу болох нь бол бүр аимшигтай. Яагаад гэхээр яг энэ алдаанаас болоод бүх зүйл үргэлжилсэн. Өмнөх цуврал алуурчид ингээ хэрэгүүдийг хараад ахад систем ингээд хитрхи зөөлөн хандсан учраас одоо энэ муу хүмүүс өөрсдийн хийж байгаа үйлдэлээ үргэлжлүүлээд байдаг гэдгийг бол бид нэр урдны хэрэгүүдээрээс харсан. Одоо яг тэр зүйл ч гэсэн энэ дээр давтагдчихэв. За 1976 онд бол эмийн төрлийн гэмт хэрэгтэй холбогдсон нь автоматар энэ мэргэжлийн ёс зүйн хороонд эмчлэх эрхтэй эсэх сонсголт хүргдэггүй байсан юм байна. Тиймээс Harold бол тэр системийн цорхоогоор зүгээр мултарсан. Хуулийн болон мэргэжлийн байгууллагын нүдэнд бол тэр бүрэн бүртгэлтэй эмч хിവэрэ үлдсэн. За мэдээж Primrose бол энэ бүх хугацаанд Harold-ийн хажууд байсан. Эрүүгийн хэрэг нөхөн сэргээх эмчилгээ буцаж ажилдаа орох хүртэл нь Harold-аас салаагүй, бас эргэлзээгүй. Тэдний гэр бүл нь хിവэрэ үлдсэн, зовсон ч жаргасан ч хамтдаа гэдгийн адилаар. Үүний дараа за нэгэн орон нутгийн эрүүл мэндийн байгууллагад нийгмийн эрүүл мэндийн чиглэлийн эмчээр ажиллаж эхэлсэн. За гэхдээ тэр ажил нь бол удаан үргэлжлээгүй. 1977 он гэхэд Harold дахин шинэ ажилд өргөдөл өгч Манчестерт байдаг нэгэн эмнэлэгт өрхийн эмчээр ажиллах болсон байна. Энэ хот түүний талаар юу ч мэддэггүй байсан. Харин тэр эмнэлэг өнгөрсөн асуудалтай байсан эмчид дахин боломж олгохоор шийдсэн.
Ингээд энд хамт ажиллаж байсан хүмүүс нь урд нь болсон явдлыг мэддэг байсан ч Harold удалгүй тэр газрын хамгийн алдартай амьч болсон. Тэр өвчтнүүдээ хангалттай цаг гаргаж хамт сууж гомдлыг нь сонсож биеинд нь яг юу болж байгааг тайлбарладаг гэсэн. Мөн өмнөх шигээ гэрээр очиж үзлэг хийхээс хизээж татгалздаггүй байсан. Удалгүй хүмүүсийн дунд яриа тарж улам олон хүн Harold-ийн өвчтөн болохыг хүсдэг болсон байна. Тэд бусад эмчээс илүү Harold-ыг сонгодог болсон. Үүгээрч зогсохгүй Harold бол зөвхөн эмнэлэг дотроо биш хотын нийгэмлэгүүдэд хүртэл оролцож эхэлсэн. Орон нутгийн хороод түүнийг элсүүлж мөн янз бүрийн элит гаралтай олон нийгмийн бүлгүүдэд нэгдсэн байна. Эцэст нь 1992 онд Harold тэр ажлаасаа гараад өөрийн хувийн эмнэлгийг нээсэн. Харин 1993 онд бол тэр аль хэдийнэ 2000 гаруй өвчтөнтэй болсон байсан бөгөөд тэдний ихэнх нь бол түүний хуучин газраас Harold-ыг дагаж ирсэн хүмүүс байсан. За энэ өөрчлөлт бол Harold-ийн ажиллах аргыг бүрэн өөрчилсөн. Одоо түүнийг жорыг шалгах хамтрагч эмч гэж байгаа болсон. Өвчтний хяналтыг нь харах хамт ажиллагсаж байгаагүй, цаг товлолтоо яаж зохицуулж байгааг, эмийн нөөцөө яаж ашиглаж байгааг хянах хүнч байхгүй болсон. Ингээд бүх зүйл Harold-ийн гарт орсон бөгөөд тэр өөрөөсөө өөр хиндэж хариуцлага хүлээдэггүй болсон байна. За гэхдээ энэ бүхнээс өмнө бол Eva гээд 70 настай эмэгтэй байсан. Тэр 1975 оны ихээр Todd Mordand амьдарч байсан бөгөөд идэгшгүй хорт хавдартай байсан. За Harold бол түүний эмч байсан. Энэ бол Harold-ийн нөгөө үйлдвэрийн ажилчидтай газарт ажиллаж байсан үед нь 75 оны 3 сарын 17-нд Harold Eva-гийн гэрт нь очисон. Тэр Eva-г үзээд нөхөртэй нь хэсэг ярилцаж суусан. Харин Harold-ыг тэр гэрээс гарах үед Eva бол аль хэдийн нас барсан байсан. Түүний өвглийн гэрчилгээн дээр шалтгааныг нь бол хорт хавдар гэж бичсэн бөгөөд хинч үүнд эргэлзээгүй. За ингээд угаасаа хөгшин дээрээс нь хорт хавдартай хүн байсан болохоор эмэгтэйг нас барсны дараа цогцыг нь чандарсан. За тэгээд дараа нь Mary West гэх 81 настай бэлэвсэн эмэгтэй хэрэг гарсан. Тэр бол хайдах гэртээ ганцаараа амьдардаг байсан бөгөөд хинээрч турслуулах шаардлагагүй амьдардаг байсан байна. Маригийн хөл ташаа нуруу артриттай, цусны эргэлт муу, мөн астмын агаар жуулагч хэрэгэлдэг байсан ч энэ нь түүнийг зогсоож чаддаггүй байсан. Учир нь тэр бол маш идэвхтэй нийгмийн амьдралтай хоттой хувцсны дэлгүүр ажиллаулдаг. За тэр үедээ бүр амралтанд явхаар төлөвлөж байсан. Түүний хүү Christopher хэд хоног ээжтэйгээ хамт байсан бөгөөд Mary бол ерөөсөө 81 настай хүн шиг харагддаггүй. Биеийн байдал нь бол маш сайн харагдаж байсан гэж хэлсэн. Гэхдээ 2 дугаар сарын сүүлээр тэр Harold дээр артритийнхаа талаар очсон байна. Harold түүнд өөрийн хамгийн дуртай юм болох петидины шахамлыг бичиж өгсөн. Гэхдээ тэр юм бол Mary-г бол бүр улам дордуулсан юм шиг санагдуулсан байна. 3 сарын 6 гэхэд өвдөлт нь үргэлжилсээр байсан учраас Mary Harold-ыг гэрлүүгээ дуудсан. Тэр өглөө түүний дотны найз Mary нь бол орж ирсэн байсан. Mary тэдэнтэй цай ууж зурагт үзэн эмчийг хүлээж байсан. Harold бол Mary-ыг дээшээ ариун цэврээ өрөө орцсон үед нь ирсэн. Mary буцаж доошоо буухтаа зочны өрөөнөөс нэг ярианы чимээс сонссон байна. Тиймээс тэр галтгоонд хүлээж суусан. Хэсэг хугацааны дараа яриа зогссон бөгөөд Harold галтгоо руу орж ирэхдээ Mary-ыг хараад гайхсан мэт болсон. Тэгээд түүнд Mary нас барсан гэж хэлсэн. Mary гайхаад би ямар нэгэн зүйл хийж туслах уу гэж асуухад Harold оройтцоон тэр аль хэдийнэ явчихсан гэж хэлсэн. Mary зочны өрөөлөө очтол Mary бол хэдхэн минутын өмнө сууж байсан. Яг тэр байрлалаараа сандал дээр сууж байсан байна. Яг л зурагт үзэж байгаад унтаад өгсөн хүн шиг харагдсан. Гэхдээ Harold бол түүнийг амьдуулах ямар нэгэн орлого хийгээгүй. Зүгээр л нүдийг нь шалгаад ямар ч амьд гэсэн шинж тэмдэг алга гэж хэлсэн. Дараа нь тэр Mary-нд хэлэхдээ би ингээд түр зур юмаа цуглуулах гээд эргээд харах хооронд Mary ингээд унтсан байсан гэж тайлбарсан. Гэхдээ Harold бол Mary-гийн хүү Christopher руу залгахдаа өөр түүх ярьсан. Тэр Christopher болохоор ээжийн чинь даралтыг үзчихээд Апрада машиндаа хийхээр гарсан. Буцаж орж ирэхэд бол тэр айл хэдийнэ нас барсан байсан гэж хэлсэн. Christopher-ыг ирэхэд Harold хэлэхдээ бол за энэ бол том хэмжээний харвалт болсон гэж тайлбарсан. Мөн дээрэс нь артерийн судас нь хатуурч эхэлсэн учраас ийм зүйл хизээ нэгэн цагт болно гэж би бодож байсан гэж хүүд нь хэлсэн. Энэ удаа Harold бол яагаад амьдуулах оролдлого хийгээгүй тайлбарсан. Тэр хэлэхдээ за хичнээн Mary амьд үлдсэн ч гэсэн комонд орж ямар ч ухаангүй мэт байдалтай насан туршдаа амьдрах болсон гэж хэлсэн. Мөн задлан шинжилгээ хийлгэх хэрэггүй гэж тэдэнд хэлсэн байна.
За ингээд Mary West-ийн талаар бол хэрхэн нас барсан тухай ингээд 3 өөр түүхүүд гарч ирсэн. За харин бүх түүхэнд бол өөрчлөгдөөгүй цорын ганц зүйл нь за Mary нас барсан гэх төгсгөл байсан. Harold үхлийн гэрчлэгэн дээрээ үхлийн шалтгааныг харуулт гэж бичсэн мөн чандарлах бичгдээр нас барах үед хөрш нь хамт байсан гэж тэмдэглэсэн. Өндөр даралттай, судасны асуудалтай, 81 настай бэлэвсэн эмэгтэй зочны өрөөндөө харуултаар нас барсан бөгөөд эмч нь яг дэрэгдэн байсан. Тиймээс бол хинч үүнд эргэлзээгүй. За үүний дараа бол Irene Turner гэдэг эмэгтэй гарч ирсэн. Тэр бол 67 настай, чихрийн шижин, судасны өвчин, хөхний хорт гавдартай байсан бөгөөд 2 жилийн өмнө зүрхний шигдээс хүртэл болж байсан юм байна. За гисэн ч тэр бол маш идэвхтэй, гадуур гарч өөрийгөө завгүй байлгадаг амьдрал тайртай нийгэм байсан. Тэр бүр өөр хот руу бүр 7 хоногийн амралтаасаа дөнгөж ирээд байсан юм байна. Түүний гэр бүл, найзууд бүгд ижил зүйлийг хэлдэг. Irene бол маш сайн бие бэлдэртэй байсан гэж. Гэхдээ амралтаасаа ирсний дараа тэр ханаад хүрээд цэртээ ханиалгаж бүр бөөлжиж эхэлсэн юм байна. Тиймээс охин Carol болон хүргэн Michael хоёр нь эмч дуудахыг зөвлөсөн. 1996 оны 7 сарын 11-нд Irene Harold-ийн эмнэлэг рүү залгаж гэртээ ирж үзхийг хүссэн. Тэр орон дотроо хэвтэж байхдаа Michael өдрийн хоолнд мах төмөстөө пирог идмээр байна гэж хэлээд авчирж өгөхийг хүссэн байна. Michael хоолыг нь авчирж өгөхөд Irene за эмчийг явсны дараа идье гэж хэлсэн. Өдрийн 2 цаг 15 минутанд Irene Michael руу дахин залгасан боловч эмч нь одоо хүртэл ирээгүй байсан бөгөөд хоолой нь хэвийн өөрийнхөө сонсогдсон. Гэхдээ энэ нь бол хүмүүсийн Irene-ийн хоолойг сүүлчийн удаа сонссон мөч байсан. Ойролцоогоор 3 цаг 25 минутын үед Sheila гэх хөрш нь Harold-ыг машиндаа сууж байхыг нь харсан. Harold түүнд Irene-ийг гэрлүүн орж үзхийг хүссэн ч эхлээд 5 минут хүлээ гэж хэлсэн. За яагаад гэдгийг мэдэхгүй маш хачин зүгээр яг л нэг 5 минут хүлээчих тэгвэл тэр аль хэдийнэ нас орсон байх болно гэж байгаа юм шиг. За Sheila гэрлүүн ороход Irene бол орон дээр нас барсан байдалтай байсан. Тэр дээшээ харж хөвцөн толгоон дэрэн дээрээ гар нь хүнжил дээрээ тавигдсан. Харин хүнжил нь цээж хүртэл нь маш цэвэрхэн татагдсан байсан байна. Harold Sheila-гийн араас орж ирээд Irene чихрийн шижнээс болж нас барсан гэж хэлээд мөн өвчин нь бүх биед нь тархсан байсан эмнэлэгт хүрэх гэж оройтсан гэж хэлсэн. Дараа нь Harold түүний хүргэн Michael руу залгаж задлан шинжилгээ хийх шаардлагагүй гэж хэлсэн. Мөн Irene эмнэлэг рүү яв гэж хэлсэн. Гэхдээ тэр өөрөө явахыг хүсээгүй гэж тайлбарсан. Гэхдээ өөр нэг хүргэн болох Alfred тэр өөр зүйл ярьсан. Энэ удаа шалтгаан нь бол зүрхний титэм судасны өвчин болсон гэж хэлсэн. Урт будлаантай тайлбар хийж за тэр өвдөлт мэдээгүй зүгээр л унтаж байгаад нас барсан гэж хэлсэн. За гэхдээ дараа нь бол мэдээж тэр Irene-ийг өөрийг нь буруутгаж эхэлсэн. Тэр намайг хитрхи оройд дуудсан. Хэрвээ эрт дуудсан бол амьд үлдэх боломжтой байсан гэж ярьсан байна. Alfred-д бол энэ бүхэн нь маш хачин санагдсан. Яагаад гэхээр Irene бол Harold-ийн үгэнд үргэлж итгэдэг. Хэрвээ Harold үнэхээр эмнэлэг яваа гэж хэлсэн бол Irene заавал явах байсан гэж Alfred дотроо бодсон байна. Гэхдээ Harold бол үхлийн гэрчлэгээ дээр хүртэл буруу он сар өдөр бичсэн. Тэр 7 сарын 11-ний оронд 7 сарын 10 гэж бичээд гарын үсгээ хүртэл 7 сарын 10-нд зурсан мэт болгосон байна. Үхлийн шалтгааныг нь бол цусны эргэлтийн дутагдал гэж бичээд доор нь зүрхний өвчин, чихрийн шижинг хавсаргасан байна. Бүх нөхцөл байдал бол үнэхээр хачин байсан. Harold хүмүүс хэрхэн нас барсан тухай хүн болгонд өөр худал ярьж байсан ч огт тоодоггүй мэт харагддаг байсан. За мэдээж тэр бол эмч байсан. Харин тэд бол аль хэдийн өвчтэй хүмүүс байсан. Тэгээд тэднэр нь нас барсан. За үүний дараагаас Lizzie Adams гэдэг хүн гарч ирнэ. Lizzie Adams бол ганцаараа амьдардаг, бэлэвсэн эмэгтэй байсан бөгөөд тэр залуудаа бүжигчин хийдэг эмэгтэй байсан. Харин 77 настай болсон хойноо хүртэл бүжиглсээр л байсан. Тэр бүр байнгын бүжгийн хамтрагчтайгаа хിവэрэ байсан. Тэр найзуудтайгаа Малта руу амралтанд яваад ирсэн байсан бөгөөд насандаа баймгүй эрүүл сэргэлэн хүн байсан. Малтагаас ирснийхаа дараа Лизи баг зэрэг ханиад хурж ханиалгаж эхэлсэн байна. Гэхдээ ирснийхээ дараа бол охин Доринтойгоо хамт бүтэн өдөр дэлгүүр хийсэн. За өдрийн төгсгөлд тэр жоохон амрахыг хүссэн бөгөөд ханиалган төвөгтэй санагдаж эхэлсэн. За тиймээс Дорин Харолдын эмнэлгээс антибиотик аваад ээжийнхээ гэрт хүргэж өгсөн.
97 оны 2 сарын 28-ны баасан гарагийн өглөө Лизи охин Доринд антибиотикын толгойг нь дэлбэлчих шахсан гэж хэлсэн. Ингээд өдрийн 12 цаг 10 минутанд эмнэлэг рүү залгаад ресепшн дээр ажилладаг хүн түүний шинж тэмдгийг нь тэмдэглэсэн байна. Толгой эргэх, дотор мугаарах, мөн хөл дээрээ тогтож чадахгүй байгаа тухайгаа хэлээд эмчийг гэртээ ирж үзхийг хүссэн. Гэхдээ тэр бол өдөр тутмын амьдралаа хэвийн үргэлжлүүлж байсан. Тэр өглөө хувцас гараараа угааж хатаахаар үлгсэн бөгөөд оройн холоо хүртэл хийж эхэлсэн байна. Хайралд үдээс хойш эртгэн ирэхэд галт тогоонд эндүүний ширээ бол аль хэдийн дэлгээтэй эндүүн бэлэн байсан байна. Үдээс хойш дунд үеэр Лизигийн найз Вильям гэрт нь ирсэн. Тэр урд хаалганд төгжээгүй байгааг анзаарсан. Гэрт ороход Харалд урд өрөөнд шаазан шүүгээ рүү хараад зогсож байсан байна. Харалд түүнд Лизигийн бие гэнэт муудсан бөгөөд эмнэлэг рүү хүргэхээр зохицуулж байгаа гэж хэлсэн. Вильям арын өрөө рүү ортол Лизи сандал дээр сууж байсан бөгөөд яг л төрхөн зуур нүдэ анаад амарч байгаа хүн шиг харагдсан байна. Тэр Лизигийн гарыг барихад дулаан хിവэрэ байсан. Тиймээс Вильям Харалд руу хараад энэ бол зүгээр л нэг ухаан алдсан юм шиг байна штэ гэж хэлдэг. Гэтэл Харалд тайван алхаж ирээд за тэр явцсан байна гэж хэлсэн. Тэгээд түргэн тусламж хэрэггүй гэд дахиад Лизиг шалгаж үзээгүй байна. Дараа нь Харалд Дориныг гэрлүү залгаад Лизиг эмнэлэг рүү аваачгаар түргэн тусламж дуудсан гэж хэлсэн. Үүний дараа Дорин руу ажил дээр нь залгаж ээжийг чинь эмнэлэгт хүргэх хэрэгтэй боллоо гэж хэлсэн. Гэхдээ энэ хоёр дуудлагын үед бол Лизи аль хэдийн нас барсан гэдгийг хэлээгүй, зүгээр л эмнэлэг рүү авч явж ийн гэж худлаа ярьж исэн. Дорин яаран ээжийнхээ гэрт ирэхэд Лизи сандал дээрээ хөлөө зөрүүлэн суусан тайван байрлалтай байсан. Харин Харалд түүнд маш огцон байдлаар ээж чинь уушигны хатгалгаагаар нас барсан гэж хэлсэн. Мөн дахин задлан шинжилгээ хийх шаардлагагүй, яагаад гэвэл нас барах үед нь би эмч нь хамт байсан гэж хэлсэн. Маргааш нь Лизигийн өөр нэг охин Соня дээр очиход Харалд түүнд би түргэн тусламж дуудсан, гэтэл Лизи нас барсны дараа цуцалдсан гэж хэлсэн. Гэхдээ тэр гэрээс түргэн тусламж руу ямар ч дуудлага огт хийгдээгүй. Харалд үхлийн гэрчилгээ дээр шалтгааныг бол гуурсан хоолойн уушигны хатгалгаа гэж бичсэн бөгөөд үүнийг 12-оос 24 цаг үргэлжилсэн гэж тэмдэглэсэн. Мөн чандарлах бичиг дээр үхлийн цагийг үдээс 2 цаг 50 минут гэж бичсэн. Энэ нь Харалд ирснээс хойшоо ойролцоогоор 50 минутын дараах цаг байсан. Мөн дээрээс нь тэр хэлэхдээ Котрел гих хөршин нас барах үед хамт байсан гэж чандарлах цаасан дээр бичсэн. Ерөнхийдөө бол хүн үхэхэд би ганцаараа байгаагүй, өөр хүн байсан л гэж өөрийнхөө нүхийг малтаж биччихсэн байна. Тэгээд дараа нь Жин гэх эмэгтэй гарч ирсэн. За тэр бол 58 настай байсан. Түүний нөхөр Альберт холын тээврийн жолооч хийдэг байсан бөгөөд үргэлж гар утсаа биедээ авч явдаг. Хизээч унтраадаггүй байсан байна. Жиний биеийн байдал бол сайн байгаагүй. Тэр зүрхний өвчин, даралт, ихсэлт, амьсгалын асуудалтай байсан. Гадуур гарахтаа бол тэрэгцээр хэрэлдэг байсан ч гэртээ бол өөрийгөө зохицуулдаг байсан. Хэд хоногийн турш тэр ханаад хүрээд ханиалгаж байсан бөгөөд 97 оны 4 сарын 25-ны өглөө Альберт зам дээрээс Жин рүү залгаж биеийг нь асуусан байна. Жин хэлэхдээ бол за эмч дуудсан байгаа, одоо Харалдыг хүлээж ийн гэж хэлдэг. Тэр өглөө хөрш Элизабет ч гэсэн мөн орж ирсэн бөгөөд тэд хамт цай ууж ярилцсан байна. Жин түүндэж мөн адил би энэ жоохон муу байгаагаа хэлээд эмч хүлээж байна гэж хэлсэн. Элизабет өөрийн гэрээсээ Харалдыг үд дунд ирэхийг харсан, харин 45 минутын дараа Харалд гарч явахыг ч гэсэн харсан. Элизабет Жинийг шалгахаар очиход тэр буудан дээрээ яг унтаж байгаа мэт харагдаж байсан. Гэхдээ Элизабет гарыг нь барихад мүс шиг хүүтэн байсан. Тиймээс тэр Харалдыг дуудах гэж гадагшгүйсэн ч тэр бол аль хэдийнэ явчихсан байсан. Элизабет буцаж орж ирээд Жинийг аврах гэж оролцсон ч аль хэдийнэ оройтсон байсан. Жинийн уруул хүртэл цэнхэр болсон байсан. Элизабет 1 цаг 19 минутын дуудлага өгөөд түргэнийхэн 10 минутын дотор ирээд Жинийг нас барсан гэж зарласан. Тэд цогцыг нь унтлагын өрөө рүү шилжүүлсний дараа Харалд гарч ирсэн. Гэхдээ тэр өрөө рүү орж Жинийг шалгачиж үзээгүй. Харин түргэний ажилтнуудад үхлийн гэрчлэгийг би өөрөө зохицуулнаа гэж хэлсэн. Мөн Жинийг удаан хугацаанд өвчтөй байсан ийм зүйл болно гэдгийг мэдэж байсан гэж ярьсан. Элизабет тэр үед уйлж байсан бөгөөд Харалд түүнтэй маш хүйтэн харьцсан байна. Жиний зүрх нь муу байсан, ийм зүйл удахгүй болох нь тодорхой болсон гэж тоомжиргүй хэлсэн. Жиний нөхөр Альберттай ярихдаа Харалд би Жинд эмнэлэг яв гэж хэлсэн. Гэхдээ тэр явхаас татгалзсан гэж тайлбарласан. Гэхдээ Альберт бол үүнд нь ерөөсөө итгээгүй. Жин бол Харалдын үгэнд нь маш их итгэдэг байсан байна. Урд нь ч гэсэн түүний зөвлөгөөг бол
хизээч эргэлзэлгүй дагдаг байсан. Хэрвээ Harold үнэхээр эмнэлэг яв гэж хэлсэн бол Jean заавал явах байсан гэж Albert бодсон. За гисэн хэдэж Harold бол үхлийн гэрчилгээг бөглөж шалтгааныг нь зүрхний дутагдал, титэм судасны өвчин, даралт ихсэлдэгч бичсэн. Дахиад Harold түүнийг нас барахаас өмнө хамгийн сүүлд хамт байсан хүн болсон. Мөн дээрээс нь түүний хөршинч гэсэн үхэхэд нь хамт байсан гэж бичсэн. За тэгээд дараа нь Ivy гэдэг хүн гарч ирэн. Тэр бол 63 настай байсан бөгөөд бие нь бас л сайнгүй байсан. Ivy бол уушигны архаг өвчин, сэтгэл гутрал, айдасны эмгэгтэй байсан бөгөөд олон жилийн турш өдөрт 40 ширхэг тамхитдаг байсан байна. Энэ нь бол биед нь маш их нөлөөлж байсан баг зэрэг алхахад л амьсгаан давхцаж жоохон хүнд зүйл өргөгч боломжгүй болцсон байсан. Ингээд хөршин хүртэл түүний нохоог нь өдөр бүр салхилуулдаг байсан. Яагаад гэвэл Ivy өөрөө чаддаггүй байсан. Мөн түүний насанд хүрсэн хүү сэтгцийн өвчтөй байсан бөгөөд энэ нь Ivy-д дандаа байнгын дарамт болдог байсан. Тиймээс Ivy Harold-ын эмнэлэгт байнга үзүүлдэг өвчтөн нь болсон. 97 оны 5 сарын 29-ны өглөө Ivy хөрштөө цээж болон гар нь өвдөж байгаа тухай хэлсэн. Гэсэн ч тэр өдөр хүүдээ асаргаа зохицуулах ажлаар гадуур явсан байна. Үдээс хойшоо тэрээр Harold-тай уулзахаар 4 цагийн үед ирсэн. Ivy царайн жоохон цонхийсэн ч өөрөө алхасаар ирсэн байна. Тэр Harold-ийн үзлэгийн өрөөрөө өөрийн хөлөөрөө орсон. Хэсэг хугацааны дараа Harold Ivy-г үзлэгийн өрөөнөөс коридорын цаадах эмчилгээний өрөө рүү шилжүүлсэн. Ойролцоогоор 10 минутын дараа Harold reception дээр гарч ирэхдээ нүүр нь улаачсан байсан. Тэр хөлөөлгийн өрөөнд байсан хүмүүс цаадал гарсанд уучлал хүсээд ECG гэдэг аппарат нь асуудалтай байна гэж хэлсэн. Тэгээд дараагийн өвчтнөө дуудсан, дараагийнх нь бас дараагийнхын ч гэсэн дуудсан. Эцэст нь Harold reception-ы ажилтнанд Carol-ыг дууддаг. Тэр Carol би ингээд Ivy дээр ECG хийх гэж байсан ч аппарат нь эвдэрчихсэн юм байна гэж бодсон. Дараа нь Ivy нас барсныг ойлгосон гэж хэлсэн. Энэ ECG гэдэг байгаа нь болохоор зүрхний аппарат юм байна. За мөн тэрээр өөрийнхөө reception-даа би түүнийг аврах гэж оролцсон ч аварч чадсангүй гэж хэлдэг. Ингэж хэлээд Carol Ivy-гийн хүү Jack-тай холбогдохыг даалгасан. Гэхдээ харамсалтай нь Carol бол Jack-тай холбогдож чадаагүй. Тиймээс тэр цагдаа дуудсан байна. Цагдаа ирэхэд бол Ivy эмчилгээний өрөөний орон дээр бүрэн хувцастайгаа хөвтөж байсан. Harold түнд бол байгалийн шалтгаанаар нас барсныг би гэрчилж чадна гэж хэлсэн. Гэхдээ тэр очисон цагдаад энэ бүхэн сонин санагдаж юу болсныг асуусан. Harold түнд Ivy амьсгалын замын асуудлаар ирсэн гэж хэлсэн. Түүнийг үзсний дараа амраахын тулд эмчилгээний өрөө рүү оруулсан гэсэн байна. Тэгээд Harold бусад өвчтнүүдэд үзсээр байсан бөгөөд 15 минутын дараа шалгахаар очиход Ivy аль хэдийн нас барсан байсан гэж ярьсан. Мөн дээрээс нь тэр хэлэхдээ аймаа аврах оролдлого хийхэд бол хэтэрхий оройтсон байсан. За цагдаа бол сонсож байгаа зүйлдээ итгэж чадаагүй. Харин Harold маш тохиромжгүй хошигнол хүртэл хийдэг. Ингээд Ivy бол амар олон удаа ирдэг байсан болохоор би түүнд зориулж өөрийнх нь нэртэй тусгай суудал хүртэл гаргая гэж бодож исэн гэж хошигндог. Тэр орой Ivy-гийн охин Harold дээр очиход Harold түн дахин өөр нэг хувилбар ярьсан. Энэ удаа тэр Ivy-г эмчилгээний өрөөнд оруулсан шалтгаан нь бол өөр өвчтөн үзлэгийн өрөөнд оруулах хэрэгтэй байсан учраас гэж хэлдэг. Нөгөө ECG аппаратын талаар бол огт дурсаагүй. Дээрээс нь намайг буцаж очиход бол Ivy-гийн амны орчим хөхөрцөн байсан, том хэмжээний зүрхний шигдээс болсон гэж хэлээд би амьлуулах гэж оролцсон ч аварч чадаагүй гэж хэлсэн. Гэхдээ энэ бүгдийг бол нөгөө цагдаад бол ерөөсөө хийлээгүй. За ингээд бол тэр нэг хүнд огт өөр шалтгаан хийсэн, нөгөө хүнд амьлуулах оролдлого хийгээгүй, дараагийн хүнд бол амьлуулах оролдлого хийсэн гэж 3 хүн 3 өөр төв хэлсэн. Harold үхлийн гэрчилгээн дээр зүрхний судсанд бүлэн үүссэн гэж бичсэн. Гэхдээ Ivy-гийн эмнэлгийн бүртгэлд зүрхний өвчний түүх бол бараг байгаагүй. Зүрхний эм уудаггүй, зүрхний талаар өмнө нь ерөөсөө гомдол гаргаж байгаагүй. Ингээд Harold бол зүгээр л ажилдаа буцаад орсон. За дараа нь бол Muriel гэдэг хүн гарч ирнэ. За Muriel бол 76 настай маш сайн эрүүл мэндтэй эмэгтэй байсан. Тэр даралтны эм уудаг, хаяа нуруу нь өвдөг байсан ч түүнээс бол өөр ноцтой асуудал байгаагүй. 5 дугаар сард нурууных нь өвчин сэтэрсэн ч гэсэн тэр шин ор худалдаж аваад асуудлаа шийдэж чадсан. Тэр охин Аантайгаа нэм болон пүрэв гариг бүр уулздаг байсан бөгөөд бусад өдрүүдэд их хвчлэн уцаар ярьдаг байсан байна. 97 оны 7 сарын 13-ны нэм гарагт тэд хамтдаа сүмдээ яваад дараа нь Muriel-ийн гэрт ирж кофе ууж суун лагуу гарагт хамт өдрийн хоол идэхээр төлөвлөсөн. Muriel тэр өдрөө сайн байсан бөгөөд сэтгэл санаа нь ч гэсэн маш өөдрөг сайхан байсан.
Мегмар гараг бүр Мэриэл найз Барбаратайгаа бол дэлгүүр хийсдэг байсан. Харин 7 сарын 15-ны өглөө Барбара түүний хаалгыг тогшсон. Гэхдээ дотроос нь бол ямар ч чимээ гараагүй. Тиймээс Барбара охин Антай холбогдож тэд хамт гэрт нь орсон байна. Мэриэл орон дээрээ тэр өдөр өмсөж байсан хувцастайгаа хөвтөж байсан. Зурагт хоосон өрөөнд асаалтай байсан бөгөөд хөшгөн нээлттэй үлдсэн. Мэриэл унтахынхаа өмнө зурагтаа үргэлж залгуураас нь салгадаг, хийцээж асаалттай орхидоггүй хүн байсан. Айн Харалд руу залгахад тэр ирж Мэриэл рүү нэг хараад л ухарсан байна. Тэр түүнд гарч хүрээгүй тэгсэн мөртлөө Харалд түүний үхлийн цагийг өмнөх оройн 5 цаг 30 минутын орчимд гэж тогтоосон. Тэр 50 нас барсан байна гэж хэлээд гинтийн үхлийн мөрдөн шалгагчийг оролцуулах шаардлагагүй гэж хэлсэн. Гэхдээ яг түүнийг үхэлд юу хүргэсэн талаар хэлээгүй. Дараа нь Харалд үхлийн гэрчилгээн дээр шалтгааныг бол харуулт гэж бичиж суур шалтгаанаар нь даралт ихсэлтийг тэмдэглэсэн байна. Мөн тэр Мэриэлийг хамгийн сүүлд 7 сарын 2-нд амьд харсан гэж бичсэн. Гэхдээ 7 сарын 2-нд ямар ч үйлчлэгийн бүртгэл байгаагүй. Айны хэлснээр бол ээж нь Харалдтай 5 сараас хоошоо уулзаагүй байсан. Гэхдээ Харалдын компьютерийн түүхэнд бол өөр түүх байсан. 7 сарын 14-ний үдээс хоошоо 2 цаг 6 минутанд Мэриэлийн бүртгэлд нэг тэмдэглэл орсон. Тэндээ зөвхөн өвчтнийг гэрт нь очиж үзсэн гэсэн тэмдэглэл байсан. Харалдын хэлснээр бол нэг цагийн үед Мэриэлийн гэрээр зогсоход тэр цай ууж байсан, нуруу нь зүгээр байсан, энгийн шалгалт хийгээд л өнгөрсөн гэж хэлсэн. Гэхдээ хинч Харалдыг бол тэр гэрт ирэхийг хүсээгүй, Мэриэл эмнэлэг рүү залгаагүй, гэрийн үзлэгч хүсэлт явуулаагүй байсан байна. Харалд зүгээр л даваа гарагийн үдээс хойш эрүүл 76 настай эмэгтэй гэрт очсон. Харин дараагийн өглөө буюу Мегмар гаргийнхан өглөө тэр эмэгтэй нас барсан байдалтай олдсон. Дараа нь Мэри гэдэг эмэгтэй гарч ирнэ. Тэр 67 настай салсан эмэгтэй байсан бөгөөд Хайдад ганцаараа амьдардаг байсан. Түүний цорын ганц хүү Жон нь бол Японд ажилладаг байсан ч тэд байнга ярьж Жон ээжийнхээ байдлыг ойр ойрхон асуудаг байсан. Мэри болохоор системийн хатуурал гэдэг өвчин байсан бөгөөд энэ нь болохоор хүний бие хэтэрхий коллаген ялгаруулахаараа түүний арьс улаан хоолой мөн хуруу хөлийн хурууны жижиг судснуудад нөлөөлдөг өвчин байсан байна. Тэр даралтны юм уудаг байсан ч өөрийгөө зохицуулж амьдралаа хэвийн үргэлжлүүлжсэн. Найзууд нь бол түүнтэй тогтмол уулздаг байсан. 97 оны 11 сарын 24-ний өглөө Мэри Хайдад нэг оршуулганд оролцсон байна. Түүнийг харсан найзууд нь бол бөгөөд бие нь зүгээр харагдаж байсан гэж хэлсэн. Үдээс хойшоо 2 цаг 30 минутын орчимд тэр Японд байдаг хүү рүүгээ залгасан. За тэд ярилцсан бөгөөд Жон ээжийнхээ хоолойноос санаа зовхоор зүйл огт сонсоогүй байна. Гэхдээ Япон руу хийсэн тэр дуудлага бол Мэригийн хоолойг сонссон хүмүүсийн хувьд Мэригийн хоолойг хүмүүс хамгийн сүүлд сонссон мөч байсан. Харалдын хэлснээр бол Мэри тэр орой 5 цаг 40 минутанд эмнэлэг рүү залгаад биеийнх нь зүүн тал сулраад байна гэж хэлсэн. Харалд түүнд хаалгаа төгчихгүй орхио би орно гэж хэлсэн байна. Харалдын ярьснаар бол тэр орой 6:15-ын үед төгжрөл дундуур явж байж Мэригийн гэрт очсон гэж хэлдэг. Тэр өөрөө хаалгаар нь ороод Мэриг галт тогооны шалан дээр бараг үхэх гэж байхад нь олсон гэж хэлсэн. Тэгээд судасны цохилтыг нь шалгаад рефлексийг нь үзсэн. Түүний хэлснээр бол Мэри хүн ухаангүй байдалтай хүнд харуулттай байсан байна. Харин түүнийг амьдлуулахгүй байгаа шийдсэн хэрвээ амьдруулвал тархины нөхөж баршгүй гэмтэлтэй болно гэж үзсэн. Тэр хэдэн минут хүлээсэн ч Мэри хөдлөөгүй тэгээд түрхэн тусламж дуудаагүй. Оройн 6 цаг 32 минутын үед тэр Мэригийн яаралтай үед холбогдох хүнээр бүртгэгдсэн байсан найз Эллен рүү залгасан. Харалд Эллен хэлэхдээ Мэри эмнэлэг рүү залгаад харуулт болж байна. Биеийнх нь нэг тал мдээгүй болсон гэж хэлсэн. Би яаран очсон ч очиход бол сүүлчийн амьсгалаа автсан байсан. Би хэтэрхий оройтсон гэж хэлсэн. Энэ удаа Харалд түүний хүү Жон болон Мэригийн найз Сесилиад ч гэсэн адилхан түүх ярьсан. Харалд үхлийн гэрчлэгэн дээрээ шалтгааныг харвалт үргэлжилсэн 20 минут болсон гэж бичсэн. Суур шалтгаанаар нь артерийн судасны хатуурал болон даралт ихсэлтийг тэмдэглэсэн. Гэхдээ Мэригийн эмнэлгийн бүртгэлд 1992 онд артерийн судасны хатуурал гэж дурдсан ганцхан тэмдэглэл байсан бөгөөд өөр энэ нь хаанч байгаагүй. Дараагийн хохирогч Кэтлин гэж гарч ирнэ. Кэтлин бол 81 настай эрүүл мэнд сайтай эмэгтэй байсан. Хайд дахь нэг байранд амьдарч өөрөө дэлгүүрсдэг мөн эмчтэй маш их итгэдэг байсан. Яг л бусад өвчтнүүдийн адил.
97 оны 12 сарын 9-ний өглөө Кэтлин Хайд руу дэлгүүр хэсгээр явсан байна. Энэ бол энгийн өдөр байсан. Үдээс хойш 1 цаг 45 минутын орчимд Harold хаашаа явж байгаагаа хиндэж хэлэлгүй эмнэлгээс гарсан. Гудамжны эсрэг талаас нэг хөршин Кэтлин хаалгаа Harold-д онгойлгож өгч байгааг харсан. За энэ нь бол ойролцоогоор үдээс хойш 2-оос 3 цагийн хооронд болсон. Кэтлин бол Harold-ыг ерөөсөө ирнэ гэж мэдээгүй байсан ч түүнийг ирэхэд баяртай байгаа мэт харагдсан. Өөр нэг хөршин Harold-ыг машины гадна зогсож байгааг харсан бөгөөд 20-30 минутын дараа түүнийг дахин харсан. Дараа нь Harold хөршийн хаалгыг тогшиж Кэтлин нас барсан гэж хэлсэн. Тэр гэр бүлийнхэнд нь мэдэгдэн гэж хэлээд яваад өгсөн. Тэр Кэтлины Бэрлүүн залгаад ээж чинь нас барсан гэж хэлсэн. За харин Кэтлины хүү Питер ээжийнхээ байр руу очиход ээж нь бол сандал дээр нэг тал руугаа хазаасан байдалтай байсан бөгөөд дээр нь бөөлжс мэдцүүл харагдсан. Harold Питерт хэлэхдээ за Кэтлин бол үзлэгийн дараа эмнэлэг рүү залгаад цээж өвдөж байна гэж хэлсэн. Би ойрхон явж исэн болохоор шууд ирсэн гэж ярьсан. Түүний хэлснээр бол эрэхт нь Кэтлин өвчтэй, царай нь саарал, хөлөрсөн байдалтай амны орчим нь хөхөрсөн харагдаж байсан гэсэн. Тэгээд тэр Кэтлинийг байрлуун дагуулж очоод оруулаад суулгасан. Мөн судасны цохилт нь маш сул байсан учраас түргэн тусламж дуудсан гэж хэлсэн. Дараа нь цүнхээ машинаасаа авахаар гарч буцаж ирэх хооронд Кэтлин аль хэдийн нас барсан гэж хэлсэн. Тэгээд дахиад түргэн тусламжийг цуцалсан гэж ярьсан. Harold Питерт үүнийг зүрхний шигдээс байсан гэж хэлсэн. Түргэн ямар ч зовлонгүй зүрхний өвчин гинэт хүүнийг авч явж чадна гэж тайлбарсан. Мэдээж энэ үгэнд бол Питер маш их сочирсан. Яагаад тэгэхээр тэр ээжигээ зүрхний асуудалтай гэдгийг огт мэдээгүй байсан. Гэхдээ Harold үхлийн гэрчлэгэн дээрээ шалтгааныг нь зүрхний судсанд бүлэн үүссэн гэж бичсэн. Нас барахаасаа 30 минутын өмнө ихэлсэн гэж тэмдэглэсэн. Суур шалтгаанаар нь 8-аас 10 жил үргэлжилсэн зүрхний титэм судасны өвчин гэж бичсэн. Гэхдээ Кэтлины эмнэлгийн бүртгэлд зүрхний өвчний ямар ч шинж тэмдэг байгаагүй, зүрхний муудаггүй байсан. Даралт нь 2 удаа өндөр гарсан тэмдэглээс өөр юу ч байгаагүй. Үхлийг тайлбарсан бүртгэл нь ердөө 5 хүүхэдтэй байсан. Дуудлага ирсэн, унсан, нас барсан, цаг. Ингээл болоо. Мөн чанарлах бичгээр Harold хэлэхдээ нас барах үед хөршин хамт байсан гэж бичсэн боловч үнэндээ ямар ч хөрш хамт байгаагүй. Дараа нь Бианка гарч ирнэ. Бианка бол 49 настай хайрцангуй залуу, ганц бие, салсан эмэгтэй байсан. Тэр ганцаараа амьдардаг байсан бөгөөд сэтгцийн эмч доктор Аллен гэдэг хүний хяналтанд байдаг байсан. Мөн түүн дээр тогтмол очиж шалгадаг нийгмийн сэтгцийн эрүүл мэндийн ажилтан байсан. Нас барахаас нь өмнөх өдрүүдэд найзууд нь Бианкаг бол цэртэй ханиалгаж байгааг анзаарсан бөгөөд тэр бол эмч эрхийг хүлээж исэн. За ингээ 97 оны 12 дугаар сарын 10-ны өглөө хөрш Пол нь түүнийг зочны өрөөнийхөө цонхоор харж байхыг харсан байна. Тэр сэрүүн босчихсан. Өдөр тутмын ажлаа хийж исэн. За ингээ өдрийн аль нэг цаг үед бол Harold түүний гэрт нь очсон. Эмчийн хэлснээр бол Бианка тэр өглөө эмнэлэг рүү залгаад биеийн тавгүй цээж өвдөж байна гэж хэлсэн. Мөн дээрэс нь энэ зовир нь бол түүнд хэдэн сарын өмнөөс гардаг байсан гэж Harold ярьсан. Түүний хэлснээр энэ нь зүрхний бах шиг сонсогдсон бөгөөд түүнд им санал болгосон ч Бианка бол аль хэдийн би амар олон им ууж байгаа гэд татгалцсан юм байна. Harold түүн зүрхний эмчэд үзүүлгэж зөвлөсөн ч тэр бас л татгалцсан. Тэгээд ECG гэдэг зүрхний бичлэг хийлгэх цаг авахыг зөвлөөд явсан. Түүний хэлснээр бол Бианка хаалган дээрээ гарч ирээд түүнийг үдэж даллаж явуулсан. Тэр өдрийн 5 цагийн үед Бианкагийн сэтгцийн эрүүл мэндийн дэмжлэгийн ажилтан Сьюзен түүн дээр очсон. Тэр хаалга тогссон ч хариу байгаагүй. Цонхоор харахад Бианка буудан дээрээ байсан. Бианкагийн хүү Вильям тэр үед ирэхэд ээж нь бол аль хэдийнэ нас барсан байсан. Тэр өдрийн хувцастайгаа буудангийн дээрэнд налсан байдалтай яг л унтаад өгсөн юм шиг харагдчихсэн. Хажууд нь хагас уусан кофе, үнсний савнд өөрөө унтарсан тамхи байсан. Вильям түргэн тусламж дуудсан бөгөөд түргэнийхэн Harold руу залгасан. Harold ирээд Вильямд тэр өдөр Бианка дээр цээжний өвдөлтийнхэн улмаас очсон гэж хэлсэн. Мөн Вильям болон эхнэрт нь Бианка сүүлийн 10 сар ангинаар шаналж байсан гэж хэлсэн. За мэдээж гэр бүлийнхэн нь гайхсан. Яагаад тэгэхээр тэд бол энэ талаар огт мэдээгүй байсан. Harold түүний сэтгэл гутрал ууж байсан им тамхи татдаг байдал бүгд үүнд нөлөөлсөн гэж тайлбарласан. Дараа нь Harold эмнэлэг рүү буцаж очоод компьютерийнхаа ард сууж Бианкагийн эмнэлгийн бүртгэлд хид хідэн тэмдэглэл оруулсан. Нэг нь тухайн өдрийн үзлэгийн тухай байсан бол бусд нь бол өмнөх 9 сарын хугацаанд болсон мэтээр буцааж он сар өдрүүдийн
бичсэн байна. Тэдгээрт бол хизээч мэдэгдэж байгаагүй цээжний өвдөлтийн тухай, Harold-ийн санах боломжгүй даралтын үзүүлэлтүүд мөн тухайн үед бичсэн мэт харагдуулахын тулд дээрдэж байх шиг байна гэх мэт өгүүлбэрүүд бичигдсэн. Маргааш нь эмч Бианкагийн сэтгцийн эмч доктор Тейт рүү залгасан байна. Доктор Тейт Harold-ийн хэлсэн зүйлийг тэмдэглэж авсан. Гэхдээ энэ нь бол дахиад л огт өөртөөх байсан. Энэ удаа тэр хэлэхдээ 12 сарын 8-нд Бианкаг цээжний өвдөлттэй үед нь үдсэн ангийн байж магадгүй гэж бодсон гэж хэлсэн. ECG хийлгүүлсэн ч үр дүн нь бол ноцтой байгаагүй. Дараагийн өдөр нь очиж шалгахад тэр зүгээр байсан гэсэн. Харин 10-нд очиход Бианка ухаан алдаж унсан, судасны цохилт нь сул байсан. Тэгээд зүрхэн зогсож түүнийг ам оруулах гэж оролцсон. Даанч нас барсан гэж хэлсэн. Гэхдээ мэдээж энэ нь бол Уильямд ярьсан түүхтэй бол огт таарахгүй байсан. Үхлийн гэрчлэгэн дээр шалтгааныг нь зүрхний судаснд бүлэн үүссэн гэж бичиж, суур шалтгаанаар нь зүрхний титэм судасны өвчнийг ашигласан. Дараа Нора гэдэг өвчтөн гарч ирсэн. Нора бол 64 настай байсан бөгөөд хүү Антонитойгоо хамт амьдардаг байсан ч өөрөө бие даасан хിവэрэ байсан. Тэр ихэнх өдөр автобусанд суугаад хайд руу явж ажлаа амжуулж найзуудтайгаа уулздаг байсан. Түүний эмнэлгийн түүх бол маш төвөгтэй. Багдад туссан ханиаднасаа болоод зүрхний хавлгын асуудалд өртөмтгий болгосон бөгөөд бүртгэлд нь зүрхний өвчний тухай тэмдэглэлүүд байсан. Гэсэн ч багаасаа тэр амьдралаа хэвийн үргэлжлүүлж байсан. Тэр ханиалгаад эхэлсэн бөгөөд 98 оны 1-р сарын 26-ны өглөө эмнэлэгт очиход түүнд ханиалганы эм өгч амар гэж хэлсэн. Тэр өдөр түүнтэй таарсан найзууд нь Нора бол ердийнхөөрөө харагдаж байсан гэж тэмдэглэгдсэн. Түүний хүү Антони өдрийн 2 цагт ажилласаа гэртээ ирээд 3 цагийн өмнөхөн өөрийн моринуудаа харахаар гарсан байна. Гэхдээ ойролцоогоор 40 минутын дараа буцаж ирэхэд Harold-ийн машин гадаа байсан бөгөөд урд хаалгаар нөгөө эмч гэрээс нь гарч исэн байна. Harold түүнд очиод ээж чинь биеийн муу байна, би түргэн тусламж дуудсан гэж хэлсэн. Гэхдээ мэдээж тэр бол түргэн тусламж дуудаагүй л байсан. Антони гэрлүүгээ гүйж ороход ээж нь сандал дээрээ унтаж байгаа мэт харагдаж байсан. Harold араас нь орж ирээд 2 хурууга түүний хоолойд тавиад нэг зохийг нь өргөөд энэ явцсан байна гэж хэлсэн. Тэр Антонид дуудлага ирэх үед би ойрхон явж исэн болохоор шалгахаар ирсэн гэж хэлсэн. Гэхдээ энэ нь худлаа. Хинч Harold руу залгаагүй, тэр зүгээр л өөрөө ирсэн. Дараа нь тэр утсаа аваад огт ирэхгүй түргэн тусламжийг цусалж байгаа мөт дүүр эсгсэн. Тэр Антонид зүүн ховдлын дутагдал гэж хэлсэн. Зүрх ингэж зогсоход хүн шууд ухаан алддаг. 20 минутын дотор бүх зүйл дуусдаг. Түргэнийхэн ирээд бол юу ч хийж чадахгүй байсан гэж тайлбарсан. Үхлийн гэрчлэгэн дээр шалтгааныг зүүн ховдлын дутагдал гэж бичээд үргэлжилсэн хугацаа нь 15 минут гэж тэмдэглэсэн. Суур шалтгаанаар нь 3 жилийн турш үргэлжилсэн зүрхний дутагдал гэж бичсэн. Мөн чанарлах бичгээр нас барах үед хүүн хамт байсан гэж бичсэн. Гэхдээ бидний мэдэж байгаачлан Антони бол тэнд байгаагүй. Памела гэдэг эмэгтэй гарч ирсэн. За Памела бол 68 настай бэлэвсэн эмэгтэй байсан бөгөөд өглөө бүр нохоогоо салхилуулж хэний ч тусламжгүй амьдралаа авч явдаг эрүүл хүн байсан. Тэр даралтны юм уудаг байсан ч гэсэн маш идэвхтэй, өөр ямар нэгэн шинж тэмдэггүй хүн байсан. Саяхан өвдгөө гэмтээсэн байсан болохоор машин жолоодоход л жоохон өвддөг болсон. Тиймээс 98 оны 2 сарын 9-ний өглөө эмнэлэг рүү залгаад ресепшн тэмдэглэл дээрээ зөвхөн нэг зүйл бичсэн байдаг. Өвдөж байна гэж. Түүний охин Жаклин тэр өглөөг ээжтэйгээ хамт өнгөрүүлсэн бөгөөд өдрийн хоолны өмнөх нь явхад ээж нь зүгээр байсан. За 1 цаг 7 минутын үед тэд уцаар ярьсан бөгөөд бүх зүйл хэвийн байсан. Удалгүй Harold эмч түүн дээр очсон. Харин 2 цаг гэхэд Жаклин ээжтэйгээ холбогдож чадхаа болсон. Тиймээс хөрш рүүгээ уцтаж ээжигээ шалгахыг нь асуухад хөрш нь гэрлүү нь орж шалгахад Памела бол унтлахын өрөөний шалан дээр дээш харан хөвтөж хөдөлгөөнгүй байсан. Түүний санхүүгийн бичиг баримтууд ширээн дээр харин өдрийн хоол нь бол микровейвэнд гар хүрээгүй хിവэрэ байсан. Ингээд тэд түргэн дуудсан. Энэ хооронд Harold ч гэсэн ирсэн. Нэг түргэний ажилтан гинэт гэртээ нас барсан тохиолдол учраас цагдаад мэддэгдэн гэж хэлдэг. Гэхдээ Harold болохоор тэг шаардлагагүй, наа чин зүгээр харуулт болцсон байна гэж хэлдэг. Jacqueline-ийн нөхөр задлан шинжилгээний талаар асуухад Harold шууд болиулсан. Тэр Памелагийн хэвтэж байгаа байдлаас нь мэдэж байна гэж хэлээд харуулт гээд биччихий. Угаасаа л харуулт байна гэсэн.
Тэр шууд нас барсан өвдөлт мэдрээгүй гэж хэлдэг. Тэгээд үхлийн гэрчлэгэн дээрээ шалтгааныг нь харуулт гэж бичиж, суур шалтгаанаар нь 6 жилийн даралт ихсэлт гэж тэмдэглэсэн. Дараа нь Harold ажил дээрээ очиод компьютер дээрээ тэмдэглэл хөдөлдөг. Тэр 2 сарын 5-нд Pamela үзүүлсэн мэт хуурамч тэмдэглэл үүсгэж, даралт өндөр байна гэж гомдолсон мэт бичсэн. Мөн Pamela нас барсан өдрийнхэн талаар 2 дахь тэмдэглэл үүсгэж, даралт нь аюултай өндөр байсан эмийн тунгаа нэмээд баасан гарагт дахин эргэж зөвүүлсэн мэт бичсэн. Дараагийн хохирогч Maureen 57 настай байсан бөгөөд амьдралаа нүүлгэхээр бэлтжижсэн. Тэр өөр хот руу нүүх гэж байсан бөгөөд 3 сарын 1-нд Карибын тэнгис рүү амралтаар явах захиалга хийсэн байсан. Хүүхний харт хавдар нь ард үлдсэн байсан. Тэр амьдралаа дуусгаж байсан хүн байгаагүй. Тэр өглөө өндөр настай хөрштэй угаасан хувцас зөөхтөнд тусалчаад аялалдаа өмсөх шинэ даашин завхаар хот руу явсан. Үдээс хойш 3 цаг 30 минутын орчимд Harold хөрш Кристинийх нь хаалгыг тогшоод Maureen нас барсан гэж хэлдэг. Мэдээж Кристин цочирсан, харин Harold хэлэхдээ тэр тархины хавдартай байсан штэ гэж хэлдэг. Кристин түүнийг яаж дутагч орсныг асуухад Harold Maureen цоожоо дутуу төгссөн байсан. Би энэ эмнэлгийн цагийн бичгийг хүргэж өгөхөөр ирсэн гэж хэлдэг. Кристин байр руу ороход Maureen орон дээрээ бүрэн хувцастай нүдэ ансан, бие нь маш шулуун цэгцтэй хэвтэж байсан. Харин галтгоонд муурны хоолны лааз онгоосон, халбаг нь дундаа хутгаж байсан ч ихтэй тавиастай байсан. Имлэг дээр буцаж ирээд Harold ресепшны ажилтан Carol огт өөр түүх ярьсан. Түүний хийснээр тэр зүгээр л хажуугаар өнгөрч явхдаа түргэн тусламж гадаа байгааг харсан гэж хэлдэг. Маргааш нь тэр өөрийнхөө ажилчтай дахиад өөр хувилбар хийдэг. Энэ удаа бол би цагийн бичиг хүргэж өгөхөөр очсон гэж хэлсэн. Carol түнд өчтөр та надад тэгж хэлээгүй штэ гэж сануулхад Harold компьютер дээрээ суугаад Maureen-ий бүртгэлд өмнөх хэдэн сарын турш болсон мэт хуурамч тэмдэглэлүүдээ оруулсан. Тэр тэмдэглэлүүдээр Maureen-ийг толгоо өвдөх, хараа бүрлзэх, тэнцвэр муудах тухай гомдолсон мэт бичсэн. За мөн өмнөх 7 хоногт шалан дээрээ унсан, таталт өгсөн байж магадгүй гэж тэмдэглэсэн. Гэхдээ түүний үздэг байсан өөр нэг эмч бол Maureen-ийг бол ийм зүйл огт мэдээлж байгаагүй гэдгийг дараа нь баталсан. Harold үхлийн гэрчлэгэн дээрээ шалтгааныг нь хорт хавдар биеэр тархсан 8-7 хоног үргэлжилсэн гэж бичиж, 2 дахь шалтгаанаар тархины хавдар гэж тэмдэглэсэн. Мөн чанарлах бичиг дээр хөршин нас барах үед хамт байсан гэж бичсэн. Дараагийн хохирогч Mallor бол 73 настай ч наснаасаа залуу харагддаг, идэвхтэй эмэгтэй байсан. Тэр орон нутгийн эмнэлэгт сайн дурын ажил хийдэг, сүмдээ тусалдаг, ач зээ нартайгаа цэцэрлэгт бөмбөг хөшиглэн тоглодог маш цоглог эмээ байсан. Мөн Холлиланд гэх газар руу аяллаа бол аль хэдийн захиалсан хүлээж байсан. Тэр ихэнх өдөр Хайд руу ямар ч асуудалгүй алхдаг байсан бөгөөд эрүүл мэнд нь ч сайн байсан. Гэхдээ тэр ханаад хүрсэн охин Шила бол түүнтэй хамт өдрийн хоол идсэн ч ээж нь ноцтой өвдөөгүй гэж хэлсэн. Маргааш нь буюу 98 оны 5 сарын 11-ний өглөө Mallor сургууль руу залгаад өнөөдөр ирж чадахгүй гэж хэлсэн. Дараа нь 2 найзтайгаа уцаар хэвийн ярьж, найзуудтайгаа уулзаж хөгжилттэй ярилцсан байна. Үдээс хойш 3 цаг орчимд Gloria гэдэг хөршин Harold-ийн улаан хүрэн өмгийн машин гадаа ирж зогсоод ойролцоогоор 20 минут байсныг харсан. Түүний дараа юу ч болоогүй. Үдээс хойш өнгөрөхөд Mallor-оос ямар ч сураг гараагүй. Тэр оройд 6:30-ийн үед Harold хөрш Gloria-гийн хаалгыг тогшоод түүний нөхрийнхэн хамт Mallor-ийн гэрлүү оруулж өгөхийг хүссэн. Тэр хэлэхдээ ингээд намайг ирэхэд ингээд цонхоор нь харахад нэг ямар нэг байдал сонирн байна гэж хэлдэг. За тэгээд тэд хамтдаа гэрлүү орсон. Mallor сандал дээрээ толгоо нэгтэл рүүгээ хазаасан, хажууд нь аяг кофе тавиастай, дэлгүүрээс авсан зүйлс нь галтгоонд ууттайгаа байсан бөгөөд яг л унтаад өгсөн юм шиг харагдсан. Harold түүний бугуй болон нүдийг шалгаад нас барсан гэж хэлсэн. Дараа нь тэр Mallor-ийн охидод ээж нь 97 оноос хойшоо зүрхний өвчтөй байсан бөгөөд эмчилгээнээс олон удаа татгалзсан гэж хэлсэн. Мөн тэр үдээс хойш ээж нь өвдөлттэй байна гэж эмнэлэг рүү залгасан болохоор яаран гэрт нь очисонцсон, гэрт нь орж чадаагүй учраас хөршөөс түлхүүр авах гэж явсан гэж тайлбарласан. Тэр охидоос үхлийн гэрчлэгэн дээр зүрхний судсанд бүллэн үүссэн гэж бичгийг зөвшөөрч байна уу гэж асуугаад задлан шинжилгээний талаар юу ч хэлээгүй. Гэхдээ охидын хинэн ч түүнд итгээгүй, учир нь ээж нь тэдэнд бүх зүйлээ ярьдаг хүн байсан. Хэрвээ тэр мэдээж зүрхний өвчтөй байсан бол охидтой хэлэх нь ойлгомжтой байсан. Мөн дээрэс нь хэрвээ үдээс хойшоо өвдөж байсан бол охидынхоо нэг рүү заавал залгах байсан. Гэтэл тэр дэлгүүр хисээд явж исэн. Охид нь бас Mallor-ийн ханцуй шуусан байгааг, гар дээр нь хөхөрсөн орон байгааг анзаарсан.
Гэхдээ үхлийн гэрчлэгэн дээр шалтгааныг нь зүрхний судсанд бүлэн үүссэн гэж бичсэн. Дараа нь Жован гэдэг эмэгтэй гарч ирэн 73 настай эрүүл эмэгтэй байсан. Гэхдээ 1998 оны 6 дугаар сарын 11-нд тэр ядарч бие нь баг зэрэг тавгуур хичээсэн. Маргааш өглөө нь түүний хамтрагч Дерек түүнийг эмнэлэг рүү хүргэж өгсөн. Харалт түүнд антибиотик бичиж өгч бүртгэл дээр нь цээжний халдвартай гэж тэмдэглэсэн. Гэхдээ Жован гарч ирээд Дерект эмчин түүнд уушигны хатгалгаа гялтангийн үрүүлсэлтэй гэж хэлсэн хэмээн ярьсан. Дерек гайхаад үлддэг хэрвээ үнэхээр уушигны хатгалгаатай байсан бол заавал эмнэлэгт хэвтэх ёстой биш үү гэж тэр үедээ бодсон. Гэхдээ Харалт түүний эмч байсан учраас Дерек Жованыг гэрт нь хүргэж өгөөд амраахаар үлдээсэн. Тэр үдээс хойш Дерек түүн рүү залгахад хариу байгаагүй. Тиймээс шалгахаар очиход Жован сандал дээрээ нүдний шилтэйгээ гар хүрхэд хүйтэн байсан. Дерек явсны дараа Жован босож галтгоо руу орж идэх юм хийх гэж оролцсон нь тодорхой байсан. Харалт орой 5 цаг 54 минутын үед ирээд Жован руу нэг хараад л эмийн үйлчлэх цаг нь болоогүй байсан гэж хэлсэн. Тэр Дерект үхлийн гэрчлэгийг өөрөө зохицуулна гэж хэлээд 5 минутын дотор яваад өгсөн. Үхлийн шалтгааныг нь уушигны нэг дэлбэнгийн хатгалгаа 2-3 хоног үргэлжилсэн гэж бичигдсэн. Мөн дээрэс нь уушиг тэлэгдэх өвчнийг тэмдэглэсэн байна. Харалт задлан шинжилгээний талаар юу ч хэлээгүй бөгөөд зүгээр л ажлаа үргэлжлүүлсэн. За хамгийн эцэг хохирогч Кейтлин. Бас нэг Кейтлин. Кейтлин 81 настай маш сайн эрүүл мэндтэй эмэгтэй байсан. За тэр нэг газар сайн дурын ажил хийдэг. Янз бүрийн байгууллагатай хамтардаг нийгмийн маш идэвхтэй амьдралтай нэгэн байсан. Түүнд бол ямар ч удаашрах шинж тэмдэг байгаагүй. Харалт түүнд хөгшрөлтийн үйл явцын талаар Манчестер их сургуулиас явуулж байгаа судалгааны төсөл байгаа гэж хэлдэг. Түүний хэлснээр Кэтлины гарын үсэг хэрэгтэй мөн өглөө эрт цусны дээж авах шаардлагатай гэж хэлсэн. 98 оны 6 дугаар сарын 23-нд Кэтлин өөр шалтгаанаар эмнэлэгт очиход Харалт түүнд маргааш өглөө 8:30-д гэрээр нь очиж цус авна гэж хэлсэн. Гэхдээ ямар ч тийм судалгааны төсөл бол байгаагүй. Маргааш өглөө нь буюу 98 оны 6 сарын 24-нд эмч Кейтлиний гэрт очсон байна. Тэр өдөр Кейтлин өөрийн сайн дурын байгууллагатай очиагүй үд дунд гэхэд хоёр найз нь түүнийг шалгахаар очсон. Хаалган түгжээгүй Кейтлин бол хаалгаа хизээж түгжээгүй орхидоггүй хүн байсан. Тэд түүнийг буудан дээр бүрэн хувцастайгаа хүйтэн болсон байдалтай олсон. За мэдээж нөгөө Харалт гэрт нь ирээд хурдан харж үтсэн мэт болоод түүнийг зүрхэн зогссон гэж хэлсэн. Харалт хэлэхдээ задлан шинжилгээний офис руу залгасан үхлийн гэрчлэгийг өөрөө гаргаж болно гэж тохиролцсон мөн үхлийн шалтгааныг өндөр нас гэж бичсэн. 2 цагтаа ирэхэд бол Харалт тэр өглөө Кэтлины бие муу байсан учраас очсон гэж хэлсэн. Гэхдээ цусны дээж авах тухайч Манчестер их сургуулийн судалгааны төслийн тухай юу ч дурдаагүй. Цагдаа нар с ิจ тэй зүуд олж хараагүй болохоор яваад өгсөн. Маргааш нь Харалт Кэтлины охин Анжелад ээжийг чинь энгийн үзлэгээр харсан гэж хэлсэн. Тэр яг юуны төлөө очсноо бол тодорхой яриаггүй. Магадгүй хотоодны хямрал байсан байж магадгүй гэж дурдсан. Мөн маргааш өглөө нь цус авахаар очихоор болсон байсан ч өөрийг нь очиход Кэтлин хараахан хувцаа өмсөөгүй байсан гэж ярьсан. Дараа нь Харалт Анжелад өндөр нас гэж бичсэн үхлийн гэрчлэгийг өгсөн бөгөөд Анжела үнийг нь авсан. Ингээд 15 эмэгтэй, нэг эмч, нэг ижил төрлийн бичиг баримтууд, дандаа нэг ижил төгсгөлүүд. Энэ өвчтүүд нь бол бүгдээрээ түүнд итгэж байсан. Гэхдээ үнэндээ эдгээр эмэгтэйчүүдэд яг юу тохиолдож байсан бэ? Харалт бол бүхнийг маш энгийн байлгадаг байсан. Учир нь энгийн зүйл бол хамгийн сайн ажилдаг байсан. Тэр цүнхэндээ диаморфин авч явдаг байсан. За энэ диаморфин гэдэг нь болохоор эмнэлгийн зориулалтаа хероин байгаа юм. Ангаах ухаанд үүнийг маш хүчтэй өвдөлт, одоо үхэх гэж байгаа төгсгөлийн шатны хавдар амьдралын сүүлчийн үеийн өвчтнүүдэд хэрэгэлдэг. Зөв тунгаар хэрэглүүл хүний өвдөлтийг намдаадаг, буруу тунгаар хэрэглүүл зүрхийг нь тэр дороо зогсоодог. Харалт бол энэ хоёрын ялгааг маш сайн мэддэг байсан. Яагаад тэгэхээр 17 настайдаа ээж дээрээ энэ им яаж үйлчилж байгааг өөрийн нүдэрээ хардаг байсан. Тэр үхэж байгаа өвчтнүүдэд энэ имийг бичиж өгч хүмүүсийг тайвнаар явж байгааг нь олон удаа харж байсан. Тэгээд нэг үеэс эхлээд тэр энэ нэмийг үхэж байгаагүй хүмүүст хэрэгжилж эхэлсэн. Түүний арга бол маш энгийн байсан.
байсан. Тэр хаалга тогш нь хүмүүс түүнийг дотгошоо уурж оруулна. Яагаад тэгэхээр мэдээж тэр эмч байсан. Харин эмчийг хүмүүс үргэлж дотгошоо оруулдаг. Тэр өвчтөнтэй хэсэг ярилцаж суун бүх зүйл хэвийн мэд харагдах хэмжээний хэсэг хугацаа өнгөрсний дараа цүнхрүүгээ гараа хийдэг байсан. Тарилга хийх газар нь бол их хвчлэн гар байдаг байсан. Диаморфин болохоор цусанд маш хурдан ордог. Хитгэн секундын дотор тархи руу нь хурж хүний ухаан бүдгэрч амьсгал удаашарч бие нь хөдөлгөөнгүй болж эхэлдэг. Түүний ихэнх хохирогчид бол яг юу болж байгааг ойлгоогүй байх магадлалтай. Ямар ч тийм драматик уналт байхгүй, тэмцэл байхгүй, тусламж гуйсан орилт байхгүй. 1 минутын өмнө ярьж байсан хүн зүгээр л чимээгүй болчихдог. Нүд нь анигдана, биеийн сандал дээр ямар байрлал өгсөн байна тэр чигээрээ л тогтно. Гэрчүүдийн дахин ярьдаг байсан зүйл нь яг энэ байсан. Яг л зүрмэлцэн юм шиг харагдсан. Зүгээр л унтаад өгсөн. Нэг бол хэдхэн минутын өмнө яг адилхан байрлалтай сууж байсан. За эдгээр зүйл бол зүгээр л эмийн нөлөө байсан. Энэ бол Harold-ийн арга нь байсан. Тэр хэсэг хугацаанд хүлээн аль хэдийн зогссон гэдгийг нь мэдэж байсан ч судасны цохилтыг худлаа шалгана. За магадгүй нүдийг нь заримдаа шалгана. Дараа нь хүчтнөө дөнгөж алдсан эмчийн дүрд орж эхэлдэг байсан. Тэр ойр байгаа хүмүүст нь тайлбар өгнө. Зүрх, даралт, судас. Би өстой ийм зүйл болохыг бол мэдчихсэн. Тэр бол хүмүүсийг өөрт нь итгүүлдэг байсан тэрл тайван итгэлтэй хоолоогоороо ижил худлуудаа дахин ярьдаг байсан. Тэгээд дараа нь үхлийн гэрчлэгээ бичнэ. Титэм судасны бүлэн, тархины цус харуулт, зүрхний зүүн ховдлын дутагдал, өндөр нас. Түүний сонгосон үхлийн шалтгаан заавал хоорондоо нийцэх шаардлагагүй байсан. Зүгээр тухайн хүний нас, тухайн хүний өвчний түүхтэй хүнд үнэмшилтэй сонсогдох хэрэгтэй байсан. Harold өвчтнүүдийнхээ түүхийг маш сайн мэддэг байсан. Яагаад тэгэхээр тэр өөрөө тэр өвчнүүдийг бичдэг байсан. Заримдаа бүр зохиодогч байсан. Гэтэл ямар ч байсан хинч анзаараагүй. Harold бол 23 жилийн турш ил цагаан аллах хийсэн. Цагаан халаад өмсөж хар цүнх бариад яг л тоос сорогч зардаг хүн шиг айлын хаалга тогшсоор байсан. Харин тэр хаалгыг нээсэн хүмүүр түүнд итгэдэг байсан. Харамсалтай нь хохирогчдын тоо бол 15 эмэгтэйгөөс мэдээж хамаагүй олон байсан. Гэхдээ хамгийн анх чанга дуугаар энд ямар нэг зүйл буруу байна гэж хэлсэн хүн нь бол цагдаа, эмнэлгийн удирдлага, эсвэл эмнэлгийн салбарын хүн, эсвэл арга гэрийнхэн нь аль нь ч байгаагүй. Тэр бол оршуулгын газрын нэг ажилтан эмэгтэй байсан. Frank Massey and Son гэдэг нь Hyde дахь гэр бүлийн оршуулгын үйлчилгээний компани байсан. Deborah Massey гэдэг хүн бол тэнд ажилладаг байсан бөгөөд нас барсан хүмүүсийг өдөр бүр хардаг хүн байсан. Тиймээс тэр хэвийн нас баралтын тоо ямар байдгийг мэддэг. Гэхдээ тэдний хаалгаар орж ирж байгаа зүйл хэвийн биш харагдаж эхэлсэн. Учир нь тэр нэг ижил дүр зургийг дахин харсаар байсан. Harold-ийн өвчтнүүд хитрхи олон ирж байсан. Тэдний ихэнх нь эмэгтэйчүүд байсан. Ихэнх нь гэртээ ганцаараа нас барсан байдаг байсан. Мөн ихэнх нь сандал дээрээ суусан чигтээ эсвэл орон дээрээ хөвцсөн байдалтай олддог байсан. Deborah-гийн аав Alan Massey бас олон жилийн оршуулгын ажил хийсэн хүн байсан бөгөөд тэрч бас үүнийг анзаарсан. Цогцууд нь үргэлж хувцастай, үргэлж сандал дээр мөн дахин Harold бол хамгийн сүүл тэдний гэрт орсон хүн эсвэл үхлийг нь мэдээлсэн хүн болж таарсан. Мэдээж оршуулгын газар руу цогцос очиход энэ бүх мэдээллийг нь өгдөг байгаа. Гэхдээ энэ Массигийн гэр бүлд бол энэ эмчийг мөрдөх эрх мэдэл байгаагүй. Тиймээс Deborah бол санаа зовж байгаагаа өөр эмнэлгийн нэг ерөнхий эмч доктор Linda Reynolds хэлдэг. За доктор Reynolds бол түүний яриаг сонсоод цогцснуудын тоонуудыг шалгаж эхэлсэн байна. 98 оны 3 сарын 24-нд доктор Reynolds South Manchester-ийн задлан шинжилгээний ажилтан Johnтэй холбогдож оршуулгын газрын хүмүүсийн анзаарсан зүйл болон өөрийн олж мэдсэн зүйлээ хэлсэн. Harold-ийн өвчтнүүд бол хитрхи олон үхэж байсан. Мөн бүгдээрээ нэг ижил хэв маяг харагдаж байсан. Өндөр настай ганцаараа амьдардаг эмэгтэйчүүд өөрсдийнхөө гэрт нас барсан байдалтай олддог. Тэгээд Harold үргэлж хаа нэгтээ тэр үхлийн 90 тойронд нь байдаг байсан. За ингээд John Pollard энэ мэдээллийг аваад Манчестерийн цагдаагийн газар руу дамжуулж энэ хэрэг нь болохоор мөрдөгч Дэвид Смит гэдэг хүн дээр очисон. Ингээд цагдаа нар шалгаж эхэлсэн. Тэд Harold-ийн 19 өвчтний үхлийг шалгасан байна. Мөн орон нутгийн болон олон улсын бусад ерөнхий өрхийн эмч наруудын нас баралтын статистикийг гаргаж Harold-ийн үзүүлэлтэд харьцуулсан.
За мөн West Penny эмнэлгийн хяналтын газрын эмнэлгийн зөвлөх доктор Alan Banks гэдэг нэртэй хүн эмнэлгийн файлуудыг шалгахаар болсон. За гэхдээ энэ доктор Alan Banks-ийн дүгнэлтүүд бол ойлгомжтой байсан. Тоонууд бол үнэхээр байх ёстой хэмжээнээс өндөр байсан. Гэхдээ цаасан дээрх бүх зүйл Harold-ийн бичсэн үхлийн гэрчлэгээтэй таарч байсан. Ямар ч бичиг баримтууд энэ бол аллаа гэж мэдгэдэггүй байсан. Тэр нь асуудал байсан. Учир нь шалгаж байсан бүх бүртгэл Harold-ийн өөрийнх нь бүртгэл тэмдэглэл түүхүүд байсан. Харин энэ тэмдэглэл түүхүүд нь бол бүгдээрээ үнэмшилтэй. За тэгээд энэ шалгаж байсан хүмүүс бол энэ үедээ нэг ч цогцыг булшнаас гаргаж шалгаагүй. Мөн тэд дээрээс нь хараат бус 2 дахь талыг дуудаж ямар нэгэн дүгнэлт аваагүй, нас барсан хүмүүсийн гэр бүлтэй холбоо бариагүй, Harold-ийн хяналттай эмийн бүртгэлийг шалгаагүй. Хинч Harold-ийн диаморфин гэдэг юмыг хаанаас авсан, түүнд яг хэдий хэмжээний байгаа гэдгийг ерөөсөө асуугаагүй. Харамсалтай нь мөрдөн шалгалтын хувьд 1998 оны 4 сар гэхэд бүх зүйл дууссан байсан. Ердөө 1 сарын шалгалтын дараа цагдаа нар зүгээр л орхиод явцсан. Хангалттай нотлогоо баримтаалга хэрэг хаагдсан. Доктор Linda Reynolds бол анхааруулга өгсөн. Debra болон Alan Massey нар бол бусдын харахыг хүсээгүй зүйлийг тэр оршуулгын газраас олж харсан. За гэхдээ хичнээн систем бол за тэдний санаа зовсон юмыг ингээд анхааралтай авсан юм шиг хэрнээ тэр алуурчны өөрийнх нь бичсэн баримтуудтай харьцуулж үзээд үгүй ээ эн чинь бүх зүйл хэвэн байна. Тэд нар бол зүгээр л хөгшин хүмүүс юм чинь хинт хамаатай юм бэ гэсэн юм шиг энэ хэрийг тэр чигт нь хаягдсан. Harold цагдаа нар өөрийг нь шалгаж байсныг мэдсэн эсэх нь бол тодорхойгүй. Учир нь хэрэг хаагдсанаас хойшоо 5 сарын дотор дахин 3 эмэгтэй нас барсан. 98 оны 5 сарын 11-нд Miller, 6 сарын 12-нд Joanne, 6 сарын 24-нд Kathleen. За миний өмнө нь ярьсан тэр эмэгтэйчүүд. Harold 23 жилийн турш ямар ч бодит үр дагаваргүйгээр амжилттай аллах үлдэж байсан. Тэр хэдэн зуун айлд зүгээр л гэрлүүн алхаж ордог. Хүний амийг авна, үхлийн гэрчлэгээ бүртгэн, тэгээд гараад явна. Түүнийг хизээч ялаж байгаагүй, жинхэнэ утгаар нь шалгачиж байгаагүй. Гэхдээ эцэст нь тэр өмнө нь хизээч хийж байгаагүй нэг зүйлийг хийсэн. Kathleen нас барсны дараа нэг бичиг баримт хуульчийн оффист очсон. Hamilton Ward гэдэг хуулийн фирм Kathleen-ийг гэрээсэл мэт харагдах бичиг хүлээн авсан. Гэхдээ бичгийн хэв маяг нь муу, дүрм нь хүртэл алдаатай байсан. Тэр гэрээсэл Kathleen-ий бүх хөрөнгө болох ойролцоогоор 386 мянган фунтыг ганцхан хүнд үлдээсэн. Тэр хүн нь Harold Shipman байсан. Гэрээслийн хуулбар Kathleen-ий охин Angela-д очсон байна. Angela өөрөө хуульч хүн байсан. Тэр бичгийг ганц хараад л ямар нэг зүйл маш буруу байгааг ойлгосон. Учир нь ээж нь бол бүх зүйл дээр маш нягт нямба хүн байсан. Ийм хайхрамжгүй алдаатай гэрээслэл түүний гараас гарах боломжгүй байсан. Мөн бүх хөрөнгөө өөрийнхөө өмчөд үлдээн гэдэг бол утгагүй зүйл байсан. Эхнээсээ дуустал бүх зүйл буруу харагдчихсан. Гэхдээ Анжелагийн сэжиглэж байсан зүйл бол зөвхөн лувер байгаагүй. Тэр Harold Shipman ээжийг нь мөнгөнийхэн төлөө алсан байж магадгүй гэж бодож эхэлсэн. Ээжийнхээ оршуулгаас хойш 1 сарын дараа 1998 оны 7 сарын сүүлээр Анжела цагдаагийн хилцс рүү очсон. Тэр гэрээслийг Манчестерийн цагдаад өгөөд юу болсон гэж бодож байгаагаа бүгдийг нь хэлсэн. Энэ удаа хэн ч хэргийг хаагаагүй. Мөрдөгч Бернард мөрдөн шалгалтыг гартаа авсан. Учир нь энэ удаа тэдэнд өмнөх шалгалтанд байгаагүй нэг зүйл байсан. Нас барсан эмэгтэй нэрээр хуурамчаар үйлдсэн баримт. Мөн тэрнээс ашиг хүртэх гэж байгаа сэжигтэн. За энэ удаа бол Harold болж бүр шунаад эд хөрөнгө рүү явсан байгаа. 98 оны 8 сарын 1-нд Kathleen-ий цогцыг булшнаас гаргах шийдвэр гаргасан. За тэгээд энэ бол бүх зүйлийг өөрчилсөн мөч байсан. Учир нь Kathleen бол бусад хохирогчид шиг чандарлагдаагүй байсан түүний цогцос одоо хүртэл газар дор байсан гэсэн үг. Мөн энэ дээр Harold-ийн устгаж чадаагүй нотлох баримтууд ч хамт байгаа гэсэн үг. Лабораторийн хариу бол тодорхой гарсан. Kathleen-ий биед үхлийн хэмжээний диаморфин буюу эмнэлгийн хероин байсан нь тодорхой болсон. Түүнд хизээж ийм эм бичиж өгч байгаагүй. Тэр өөрөө ч хэрэгэлдэггүй байсан. Тиймээс тэр юм яагаад түүний биед байсан талаар ямар ч гэмгүй тайлбар байгаагүй. Гэхдээ тэр юм бол тэнд байсан. Дараа нь шинжээчид гэрээслийг шалгаж үзэхэд бичгийн машиныг Harold-ийн эмнэлэг дээрх бичгийн машинтай тааруулсан. Мөн бичгээр Harold-ийн хурууныхээ байсан. Олон жилийн турш Harold хизээж хохирогчоос мөнгө авах гэж оролдож байгаагүй. Өмнөх бүх алга нь ямар ч санхүүгийн холбоогүй байсан. Тэр зүгээр л утгагүй алдаг, тэгээд зүгээр л яваад өгдөг байсан. Гэхдээ Kathleen-ий гэрээсэл бүхнийг өгчилсэн.
Тэр шуналтай болсон, болгоомжгүй болсон, тэнэг алдаа гаргасан. Катлины биед үхлийн хэмжээний диаморфин байсан нь батлагдсны дараа мөрдөгч Бернард өдөр шөнөгүй ажиллах тусгай баг байгуулсан. Тэр үеийн асуулт бол Катлиныг алсан уу гэдэг бол байгаагүй, харин өөр хэдэн хүнийг алсан бэ гэдэг асуулт бий болсон. Ингээд мөрдөгч илүү олон цогцос булчнаас гаргах тушаал өгсөн мөрдөн шалгалтын турш хайруултын хуучин 12 өвчтний цогцыг гаргаж шинжилсэн. Нэг нэгээр нь лабораторид явуулсан тэдний 9-ийнх нь хариу ижил гарсан. Диаморфин биедэн задарч морфин болдог. Тэр морфин хүнийг оршуулсан ч алга болдоггүй. Нэг цогцос дараагийн цогцос дахиад нэг. Тэдгээр эмэгтэйчүүдэд тэр эм биедэн байх ямар ч шалтгаан байгаагүй, эмчиж бичиж өгч байгаагүй. Өөрсдөө хэрэглэдэггүй байсан. Гэтэл тэр эм тэдний биед яг гарын үсэг шиг үлдсэн байсан. Үүнтэй зэрэгцээд мөрдөгчд Харолдын өвчтний бүртгэлүүдийг задлан шалгаж эхэлсэн. Харолд бол эмнэлэг дээр гар бичмэл болон компьютерийн систем хоёр хоёулангийн ашигладаг байсан. Компьютерийн бүртгэлүүд хамгийн аимшигтай нотлохоо болсон. Учир нь Харолд компьютер хэрхэн ажилтгийг ойлгодоггүй байсан. Тэр өвчтний файлууд руу буцаж ороод дараа нь өөрчилдөг байсан. Өөрөөр хэлбэл тухайн үед байгаагүй тэмдэглэлүүдийг дараа нь нэмж, шинж тэмдгүүд зохиож, хуурамч цаасан мөр үүсгдэг байсан. Ингэснээр даваа гарагт ирүүл байсан хүн гэнэт нас барахад бүртгэл дээр нь хэдэн сарын турш цээж өвдөж зүрхний асуудалтай байсан мэт харагддаг байсан. Гэхдээ Харолд нэг зүйлийг ойлгоогүй, компьютер бүх зүйлийг сандаг. Системд оруулсан бүх тэмдэглэл, өөрчлөлт, засварын дарааг нь хүртэл хадгалдаг байсан. Жинхэнэ он сар өдөр жинхэнэ цагийг автоматар тэмдэглэдэг. Тиймээс Харолд юуг устгах гэж оролцсон ч технологи бодит үннийг хадгалсан. Мөрдөн шалгалт мөн Харолдын эмийн бүртгэлүүдийг ухаж эхэлсэн. Харолдын эмнэлэг болон Хайд орчмын эмийн сангуудах бүх хяналттай эмийн бүртгэлийг шалгаж эхэлсэн. Тэгээд нэг зүйл ил болсон. Нүдэн дээр нь асар том нөөц хуримтлагдаж байсан. Харолд хорт хавтартай үхэж байгаа өвчтнүүдэд асар их хэмжээний диаморфин бичиж өгдөг байсан. Хүн хизээж хэрэглэж дуусгааргүй их хэмжээ. Тэгээд өвчтнүүд нас барахад үлдсэн эм нь Харолдын цүнх рүү ордог байсан. Заримдаа тэр өвчтний нэр дээр жор бичдэг байсан ч тухайн хүн тэр эмээс нэг ч тун авч үзээгүй. Мэдээж үлдсэн илүүд нь дахиад л Харолдын цүнх рүү орно. Тэгээд тэр эмээ өөрт нь итгэж хаалгаа нээсэн эмэгтэйчүүдийн гэрлүү авч ордог байсан. Энэ хэв маягийг бол өгөөсгөх аргагүй болсон нас барсан хүмүүсийн дийлэнх нь ганцаараа амьдардаг өндөр настай эмэгтэйчүүд. Тэгээд Харолд бол тэдний гэрт хамгийн сүүлд орсон хүн. Тэд амьсгалаа зогсоох үед хамт байсан хамгийн сүүлчийн хүн мөн тэр өөрөө үхлийн гэрчилгээ бүглэж задлан шинжилгээ хийхээс татгалздаг байсан. Ихэнхдээ чандарлагыг зөвлөдөг. Тэгээд дараагийн нэрлүү шилждэг байсан. Мөрдөн шалгалт хүмүүсийн төсөөлснөөс ч хурдан үргэлжсэн. Эхний задлан шинжилгээнүүдийн хариу гарч ирмэгц хэрэг дэлбэрсэн. Хэдхэн 7 хоногийн дотор мөрдөгчддөр олон арван нас баралтын хэрэг ирж эхэлсэн. За нэрсэн нь бол бүр тоо томшгүй олон болж эхэлсэн. Анх нэгсэжтэй гэрээслээс эхэлсэн зөвл Британий цагдаагийн түүхэнд бараг байгаагүй хэмжээний хэрэг болон хувирсан. За мэдээж энэ хотын уур амьсгал ч гэсэн өөрчлөгдөж эхэлсэн. Эхэндээ бол Харолдын өвчтнүүд түүнийг өмөөрч эхэлсэн. Юу яриад байгаа юм бэ? Манай эмч биш. Тэр биднэрт санаа тавьдаг, бидэнтэй ярьж суудаг. Тэр сайн хүн, сайхан хүн. Зарим нь бүр камерын өмнө гарч ирээд энэ бүхэн худлаа гэж хэлж байсан. Гэхдээ илүү олон цогцос булчнаас гарч илүү олон нэр ил болох тусам тэр үнэнч байдал хагарч эхэлсэн. Ингээд гэр бүлийнх нь хүмүүс бодож эхэлсэн. Тэдний хайртай хүмүүс нас барахад тэднийг тайтгаруулж байсан эмч нь магадгүй тэднийг алсан хүн өөрөө байсан байж болохыг ойлгож эхэлсэн. Цагдаа нар анх эмнэлэг дээр ирээд Катлины бичиг баримтыг нэхэд Харолд бол огт сандраагүй. Тэр бичиг баримтыг тайван өгсөг бараг л найрсаг байсан гэж хэлж болно. Тэр бүр Катлиныг бол эн чин харт амхинд донтогч байсан штэ гэж хэлсэн. Энэ мөрдөн байцаалд явж байх хугацаанд тэр эмнэлгээ хаагаагүй, өвчтүүд нь ирсээр байсан, тэр үдсээр байсан юу ч болоогүй юм шиг. Мөн дээрэс нь тэр зүхтах гэж ч ерөөсөө оролдоогүй. Тэр бүртгэлүүдээ устгаагүй, баригдаж магадгүй нөхцөлд бэлдэх ямар ч ил харагдах алхам хийгээгүй. Өмнөх шигээл өөрийнх нь үг хангалттай гэж итгэж байсан юм шиг байсан. Primrose ч гэсэн нөхрийнхөө талд бол бүрэн зогссон. Тэр энэ бүхнийг сонсхийг ч хүсээгүй. Харолдыг бол гимгүү гэдэгт бүрэн итгэж байсан. 1998 оны 9 сарын 7-нд Манчестерийн цагдаа нар түүнийг Кейтлинийг хөнөөсөн болон түүний гэрээслийг хурамчаар үйлдсэн гэх сэжгээр баривчилсан. Тэр үед 90 сурвалжлах багуу түүний 2 гэр болон
эмнэлгийг нь нэгжсэн, бичиг баримтууд, хяналтаа юм уу, тоног төхөөрөмжгээд авч болох бүхнийг нотлох баримтын ууданд хийсэн. Байцаалтын өрөөнд бол Harold бол өмнөх шигээл байсан хэн нэгэн түүнийг шахахад тэр бардам, булцсан, үл тоосон байдалтай хариулж ирсэн. Тэр бүхнийг үгүйсгэсэн. Бүх үхэл байгалийн шалтгаантай байсан, гэрчилгээнүүд зөв байсан, гэрээслэл жинхэнэ байсан. Кэтлин өөрөө үүнийг түүнд авчирж өгсөн. Гэхдээ мөрдөгчд задлан шинжилгээний хариуг урд нь тавиад диаморфин хизээж хэрэглэж байгаагүй эмэгтэй биед үхлийн хэмжээний диаморфин байсан гэдгийг хэлсэн. За үүнд бол Harold хэлэх зөвлөгүй болсон. Барьцтай хариулт тайлбар юу ч байгаагүй. Мөрдөгчд үхлүүдийг нэрээр нь дэлгэж тавихад Harold бол хоосон царайтай сууж байсан. Яг л тэд түүний цагийг үрж байгаа юм шиг. Тэр Кэтлинийг бол эмийн хамааралтай хүн байсан гэх тэр л худлаа үгээ байнга давтаж хэлсээр байсан. Гэхдээ түүний эмнэлгийн түүх, хувийн амьдрал, нэр хүндийн аль нь ч үүнийг батлаагүй. Энэ бол юун дээр ч тулгуурлаагүй худлаа байсан. Primrose нөхөр нь хичнээн баривчлагдсан ч гэсэндээ нөхрийнхөө талд үлдэж нөхөр нь гимгүү гэж хэлсээр л байсан. За гэхдээ Harold бол Кэтлинийг хөнөөсөн болон гэрээслийг нь хуурамчаар үйлцэн хэрэгээр яллагдсан түүнийг шүүх хурлаа хүлээхээр Манчестерийн шорон руу авч явсан. Энэ шорон Strangeways гэж нэрлэдэг бөгөөд Англид хамгийн алдартай, хамгийн цуу нэртэй шоронгуудын нэг байсан. Тэр хоригдол болсон ч хараахан яллагдаж шийтгэгдээгүй байсан. Гэхдээ түүнд тулгасан хэрэгүүд өдөр ирэх тусам нэмэгцээр байсан. За энэ Strangeways гэдэг шорон дотор бол Harold бол өөрийнхөө тайван бардам зангаа хадгалсан хിവэрэ байсан. Тэр алдаа гарсан өөрөөс нь доогуур оюун ухаантай хүмүүс л үүнийг хийж байна гэж итгэдэг хүн шиг дүр үзүүлсэн. Мэдээж түүнд бол ямар ч гэмшил байгаагүй, сэтгэл санаагаар унахын оронд тэрээр ууралсан, дургуутсан мэт байсан. Primrose нөхөр дээрээ ирж уулздаг байсан бөгөөд түүнд итгэсэн хിവэрэ байсан. Тэр өсвөр наснаасаа хойших бүх хямралын үед нөхрийнхөө хажууд байсан шигэ энэ удаач гисэн зогсож байсан. Энэ бол шудраг бас шүүхийн алдаа түүний хувьд тийм л байсан. Сонссон ямар ч зүйл үүнийг нь өөрчлөхгүй байсан. Эцэст нь прокурорууд 15 аллагын ял болон Кэтлины гэрээсэлтэй холбоотой хуурамч бичиг баримтын ял дээр төвлөрөхөөр шийдсэн. За эдгээр 15 эмэгтэй Harold-ийн алсан байж болзошгүй цорын ганц хүмүүс байгаагүй, зүгээр л прокурорууд эргэлзээгүй нотолж чадах хэрэгүүд нь л эднэр байсан. Цогцсон чанарлаагүй булшинд байсан, лаборатори үлдэгдлээс нь хор илрүүлсэн. Мөн тухайн үхлийн эргэн тойрондох баримтууд хоорондоо цоочиг таарч байсан хэрэгүүд. Бусад олон с ิจ гтэй хохирогчд бол галд орцсон байсан, өөрөөр хэлбэл чандарлагдсан. Яагаад тэгэхээр Harold бол тэдний ихэнхт нь чандарлагыг зөвшөөрдөг байсан. Тэгээ энд бол бид нар бол 100 эмэгтэйн тухай ярьж байгаа. Ерөөсөө 10 үед 20 хэдэн хүний тухай яриаггүй. Энэ хүнд 2000 гаруй өвчтөн байсан. Тэгэхээр хэдийг нь бол энэ хүн ингэж алсныг бид нар мэдэхгүй. Гэр бүлүүд хүлээж исэн Harold-ыг баривчилснаас хойшоо шүүх хурал дээр эхлэх хүртэл 12 сараас илүү хугацаа өнгөрсөн. Зарим нь хайртай хүнийхээ цогцыг булшнаас гаргуулж ясанд нь хор байгаа эсхийг шинжээж хайж байгааг харах хэрэгтэй болсон. Бусд нь бол шин тэсгэд бэрх мэдлэгтэй нүүр тулсан. Тэдний хүлээн зөвшөөрсөн үхэл, туулж өнгөрүүлсэн гашуудал, оролцсон оршуулга бүх зүйл дахин бичигдсэн. 1999 оны 10 сарын 5-нд Lancaster дахь шүүх хурал эхэлсэн. Хэрэг хит том, хит олон нийтэд ил байсан учраас Манчестераас өөр газар руу шилжүүлсэн. Орон нутгийн тангарагтны шүүхийг шудраг нөлөөгүй байна гэж үзэхэд маш хэцүү болсон. Шүүх хурлыг Mr. Justice Forbes гэдэг хүн даргалж ажилласан байна. Прокурорын талыг Richard удирдсан. Richard хэргийг 4 үндсэн хэрэгээр тайлбарсан. За нэгдүгээр болохоор toxicology буюу хор судлал. Harold-ийн хуучин өвчтнүүдийн 9-ийнх нь цогцыг булчнаас гаргаж шинжилэхэд санаатай хорлсон нь батлагдсан. Нэг цогцос дараагийн цогцос гээд үхлийн хэмжээний эсвэл аюултай өндөр морфин илэрсэн. Хоёрдугаарт компьютер. За миний өмнө нь хэлсэнчлэн энэ хүн бол компьютер яаж ажилтгийг ойлгодоггүй байсан. Хичнээн чи юм устгаж дараа нь бичсэн ч гэсэн компьютер бол юмыг он сар өдөр цаг минуттай нь хадгалдаг. Гуравдугаарт нь гэрээслэл байсан. За дөрөвдүгээрт энэ хив маяг нь өөрөө нэг нэгээрээ давхурлагдсан адилхан үхлүүд. Хизээж одоо санаангүй тохиолдлоор тайлбарлах боломжгүй хэмжээний тоо дахин давтагдсан ижил арга. Мөн хэрэг бүрийн төвд нэг л эмч байсан. Энэ нь Harold. За түүний өмгөөллийг бол Никола гэдэг хүн удирдсан. Гэхдээ тэдэнд бол бараг ямар ч боломж байгаагүй. Яагаад тэгэхээр нотлох баримтууд бол Harold-ийн эсрэг зүгээр л овоорч исэн. Гэхдээ Никол энэ хордлогын дүгнэлтийг эсэргүүцсэн. Тэр хэлэхдээ булшинд байгаа цогцос задарч байхдаа байгалийн жамаар морфин үүсгэж болно гэдэг маргааныг гаргаж ирсэн. Прокурорын талын шинжээчид бол энэ тайлбарыг тэр дор нь няцаасан.
Дараа нь өмгөөлийн тал эмэгтэйчүүд за энэ Харалдыг мэдээгүй байхад опиод төрлийн эмэнд хүрсэн байх боломжтой гэж хийсэн. Гэхдээ 15 хохирогчийн хинэндэн ч үүнийг батлах нотлохоо байгаагүй. Тэр мөн компьютерийн бүртгэлүүдийг Харалд өөрөө юмнуудаа хадгалахдаа замбраагүй хадгалсан гэж тайлбарлахыг оролцсон. Гэхдээ мэдээж компьютерийн бүх жагсаалтууд гараад ирэхэд түүх өөр зүйл ярьдаг. Эцэст нь Харалд өөрөө гэрчийн суудалд суусан. Түүний үргэлж байдаг бардам өөртөө итгэлтэй дүр төрх анх удаага баг зэрэг хагарч эхэлсэн мэт харагдсан. Шүүх хурал Харалдын сэтгэл хөдлөлийн уналтаас болж 2 удаа завсарсан. Тэр эцэст нь ярьж эхлэхэд хоолоо чичиж байсан бөгөөд үүнийг эмийн нөлөө гэж тайлбарсан. Мэдгүй нэг үннээсээ ингэж хоолоо өдрөн чичрээгүй зүгээр л жүжилж исэн гэдэгт бол би итгэлтэй байна. Гэхдээ тэр нэг ч зүйлээ өөрчлөөгүй, бүх өвчтөн байгалийн шалтгаанаар нас барсан, бүх өөрчилсөн бүртгэл хууль ёсны байсан, гэрээслэл жинхэнэ байсан. Кейтлин заримдаа түүний бичгийн машиныг хэрэглэдэг байсан гэж мэдүүлсэн. Гэхдээ Харалд гэрчийн суудлаас буух үед бол бүх зүйл аль хэдийнэ дууссан байсан. Шүүх хурал нийтдээ 57 өдөр үргэлжилсэн. Английн шүүхийн түүхэндх хамгийн урт аллагын хэрэгүүдийн нэг болсон. Харалд бол энэ бүх хугацаанд сууж үзгээрээ байнга тэмдэглэл сараачж байсан. Тэр бараг юу ч мэдрэхгүй байгаа мэт харагдчихсэн. Зарим үедээ бүр уйдсан ч юм шиг. 15 эмэгтэйд юу хийснийг нь маш нарийн дэлгэрэнгүйгээр танилцуулж байхад Харалд бол яг өөртөө нь ямар ч холбоогүй зүйл сонсож байгаа хүн шиг сууж байсан. Ингээд 2000 оны 1 сарын 13-нд тангарагтны шүүх зөвлөлтөөр гарсан. 2000 оны 1 сарын 31-нд 18 хоногийн дараа тэд шийдвэрээ буцаан авчирсан. Энэ 18 хоног ингэж хилэлцэнэ гэдэг бол эдгээр хоорондоо маш маргаантай байж иж эцэст нь шийдвэрт хүрсэн гэсэн үг. Ингээд 15 алгын бүх хэрэгдээр буруутай, Кэтлиний гэрээслийг хуурамчаар үйлдсэн хэрэгдээр буруутай ингээд шүүгч ялыг уншсан. 15 удаагийн бүх насаараа хорих ял, хуурамч бичиг баримтын хэрэгдээр нэмэлт 4 жил. Мөн Harold Frederick Shipman-ыг хизээж сулдаж болохгүй гэсэн тушаал. Шүүгч түүн рүү хараад ингэж хэлсэн: "Энд тангарагтны шүүхийн шийдвэрээр эцэст нь танд шудраг ёс ирлээ. Эдгээр шийдвэр үнэн гэдэгт надад өчүүхэн ч эргэлзээ алга. Одоо таны энэ хорон гэмт хэрэгүүдийн төлөө ял оноох цаг ирлээ. Таны хохирогч бүр таны өвчтөн байсан. Та эмнэлгийн ур чадвараа хүйтэн тустаагаар тооцоололтоогоор бузар муу зорилгодоо ашиглаж тэднийг нэг нэгээр нь алсан. Та тэдний итгэлийг ашигласан. Тэдний эмч нь та байсан. Таны хохирогч бүр өвхлийн тарилга хийхдээ танд инээмсэглэж баярлаа гэж хэлсэн гэдэгт би бараг эргэлзэхгүй байна." Harold бол энэ бүхнийг сонсоод бараг хөдлөөгүй, харин шүүхийн танхимд сууж байсан гэр бүлүүдийн хувьд энэ мөч өөр байсан. Эцэст нь хэн нэгэн чанга дуугаар үннийг хэлсэн. Тэдний ээжүүд, эмээнэр, эхнэрүүдийн үхэл байгалийн зам биш байсан. Тайван үхэл байгаагүй. Энэ бол аллах байсан. Гэхдээ тэр тайвширлын доор асар их уу гашуу байсан. Ял оноолоо гэд хинэнч буцаж ирэхгүй, зүгээр л тэднээс юу булаагдсныг бан ёсоор баталсан төдийл зүйл. За мэдээж энэ үедээ бол хэвлэл мэдээлэл энэ хэргийг бол тэр чигтэн дэлбэлсэн. Гарчгууд нь бол ихэнхдээ итгэл хүлээсэн эмчийн уруул дээр төвлөрч байсан. Мөн дээрээс нь зөвхөн энэ Harold-д биш, түүнийг зогсоож чадаагүй бүх байгууллагад хүмүүсийн уур хилэн чиглэж эхэлсэн. Яагаад тэгэхээр энэ бүхнийг зогсоох боломж маш олон удаа гарч ирсэн. Тиймээс албан ёсны энэ хүмүүсээс хариуцлага шаардах шаардлага өдөр ирэх тусам чангарч гарч ирж исэн. Primrose шүүхэд бол өдөр бүр танхимд байсан, заримдаа хүүхдүүд нь ч хамт суудаг байсан. Тэр бол Harold-ыг үүнийг хийгээгүй гэсэн байр сууриа үргэлжлүүлэн хамгаалсан хിവэр байсан. Гэхдээ шүүхийн дараа бол асуултууд ингээд дуусаагүй. 15 хэрэг шийдэгдсэн, цаана нь бол хэдэн зуун асуулт үлдсэн. Тиймээс эрүүл мэндийн хянах байгууллагаас Harold-ийн үйлдсэн хэргийн хүрээг тогтоох албан ёсны лавлгаа эхлүүлсэн. За энэ лавлгаа нь бол 2001 оны 2 сарын 1-нд эхэлсэн. Анх хаалттай явагдах байсан ч гэр бүлүүд болон хэвлэл мэдээлэл үүнийг хүчтэй эсэргүүцсэн. Учир нь Harold юу хийсэн, систем яагаад үүнийг зогсож чадаагүй, хаалттай хаалганы цаана шалгаж болохгүй гэж тэд үзсэн. 2001 оны 9 сар гэхэд засгийн газар бууж өгч энэ лавлгааг бүрэн нээлттэй болгосон. Энэ бол мэдээж энэ хохирогчдын гэр бүлүүд хаалгыг хүчээр нээсэнд гэсэн үг. За лавлгааг удирдахаар дээд шүүхийн шүүгч Dame Janet Smith гэдэг хүн томилогдсон. За энэ процесс бол бараг 4 жил үргэлжилсэн. Олон зуун гэрч мэдүүлэг өгсөн Janet Smith болон түүний баг Harold-ийн гарын үсэгтэй ойролцоогоор 888 үхлийн гэрчлэгийг нэг бүрчлэн шалгасан. Эхний тайлан бол ингээд 2002 оны 7 сарын 19-нд гарсан.
Тэр тайлан бол энэ 15 ял бол зүгээр л мөсөн уулын зөвхөн оройн байсныг харуулсан. Эдгээр 15 хохирогчийн доор асар том мөсөн уул байсан. Harold бол 1975 оноос 1998 оны хооронд 23 жилийн хугацаанд дор хаяж 215 өвчтнийг алсан гэж лавлгаа дүгнсэн. Мөн дээрэс нь нэмэлт 45 хэрэг с жигтэй хിവэр үлдсэн. Батлагдсан 215 хохирогчийн 171 эмэгтэй, 44 нь эрэгтэй байсан. Хамгийн залуу нь бол 1985 онд алагдсан 41 настай Питер гэдэг залуу. Хамгийн өндөр настай нь 1988 онд алагдсан 93 настай Ann Cooper байсан. Дараа нь дахин 5 тайлан гарсан. Хоёр дахь тайлан цагдаагийн мөрдөн шалгалтыг шалгасан бөгөөд дүгнэлт нь бол маш шулуухан байсан. 1998 оны шалгалт хангалтгүй байсан. Harold-ыг бол илүү эрт барьж болох байсан, барих ёстой байсан. 3 дахь тайлан бол эрүүл мэндийн хяналтын газар руу чиглэсэн тэд хамрынхан доор болж байсан зүйлийг олж хараагүй. 4 дахь тайлан бол хяналттай эмнүүд хэрхэн хянагдаж байсан системийн аимшигтай цорхоонуудыг ил болгосон. Harold хэрхэн энэ диаморфин гэдэг эмийн асар их нөөц бүрдүүлж байхад бүх хамгаалтын систем чимээгүй байсан талаар алхам алхмаар нь тайлбарлсан. 5 дахь тайлан бол гомдлын системийг задлан шинжилсэн. Harold-ийн тухай гомдлын хариу үргэлж ижил байсан. Энэ бол юу ч биш. 6 дахь тайлан бол хамгийн чухал асуултыг тавьсан. Эмнэлгээс гадуур хүн нас барахад үхлийн шалтгаан үнэн зөв эсхийг хэн шалгадаг вэ? Janet Smith-ийн хариулт бол тодорхой байсан. Задлан шинжилгээний системийг бүхэлд нь өөрчилж ганц эмчийн үгэнд найдахгүй хараат бус шалгагч бий болгох хэрэгтэй. Шүүхтэр хизээж хүрч чадаагүй олон зуун гэр бүлийн хувьд энэ лавлгаа бол авах боломжтой хамгийн ойрын хариулт байсан. Мэдээж Harold бол энэ хугацаанд ямар ч мэдүүлэг, ямар ч нэмэлт мэдээлэл өгөөгүй. Тэр зүгээр л камерт сууж шүүхийн шийдвэрээс хоошоо хадгалсан тэр чимээгүй байдлаар үргэлжлүүлсэн. Ял авсныхаа дараа Harold Durham County дахь HM Prison Franklin руу явсан. Энэ нь болохоор Monster Mansion гэж хочлогддог хамгийн аюултай гэмт хэрэгтнүүдийг хордог A зэргийн шорон байсан юм байна. Гэхдээ шорон доторч гэсэн Harold бол эмч байх арга болсон. Хоригдлууд өвдөл асуудлаа түүнээс асуудаг байсан бөгөөд тэр дуртаяа хариулдаг байсан. Тэр хичнээн шоронд орсон ч гэсэн өөрийгөө өргөн доторх хамгийн ухаантай хүн гэж боддог хിവэрээс л байсан. Primrose ч гэсэн тогтмол эргэж ирдэг байсан. Тэр Harold-д сохроор дурлсан хിവэрээ байсан бөгөөд хайртай нөхрөө хийсэн зүйлдээ эвлэрүүлж чаддаггүй байсан. Сэтгэл зүйн үнэлгээнүүд Harold-ыг бол хяналт тогтоох дуртай, сэтгэл хөдлөлгүй, гэмшилгүй, хүнийг хайрлаж инэрдэггүй хүн гэж тодорхойлсон. Мөн тайлан бүр дээр нэг ижил үг бол дахин гарч ирдэг байсан. Түүний бардам дээрэн үе зан. Албан ёсны мэдээж сэтгэл зүйн дүгнэлт бол хизээж тавигдаагүй. Гэхдээ шинжээчдийн харсан хэв маяг бол ижил байсан нарциссизм. Өөрийгөө бусдаас дээгүүр гэж үзэх, бүхнийг хянах хэрэгцээ. 2003 онд Harold-ыг West Yorkshire дахь өндөр хамгаалалттай HM Prison Wakefield гэдэг шоронд руу шилжүүлсэн. 2004 оны 1 сарын 13-ны өглөө 5 цагийн энгийн шалгалтаар Harold орон дээрээ унтаж байгаа мэт харагдсан. Гэтэл 6 цаг 20 минутын үед офицер буцаж ирэхэд Harold Shipman камерныхаа цонхны төмрөөс орны даавуугаар дүүжлэгдсэн байдалтай олдсон байна. Сэхин амьдруулах оролдлогууд амжилтгүй болсон. Ингээд тэр 57 настайдаа нас барсан. Тэр ямар ч захиа үлдээгээгүй, их нэртэй хүүхдүүдтэй ямар нэгэн тайлбар юу ч үлдээгээгүй. Түүний мэдэж байсан бүх зүйл түүнтэй хамт болшруул орсон гэсэн үг. Эхнэр Primrose нь тэр өглөө мэдэгдсэн байна. Түүний үхлийн цаг хугацаа санаандгүй нэг үр дагавартай болсон. Гэхдээ санаандгүй юу гэдэг дээр би бас эргэлзэн. Хэрвээ Harold 60 нас хүрсэн бол ингээд тэтгэврийн дүрм нь өөрөөр үйлчлэх байсан юм байна. Гэхдээ 60 хүрэхээс өмнө нас барсан учраас Primrose бүтэн тэтгэвэр болон татваргүй нэг удаагийн мөнгө авах эрэхтэй болсон байна. За энэ нь бол маш их хэмжээний мөнгө. Зарим батлагдаагүй мэдээлэлээр болохоор Primrose Harold-д эцсийн мөчүүд нь эргэлзэж эхэлсэн байж магадгүй. Мөн Harold-ийн амиа хорлолтын нэг шалтгаан нь түүнд болон гэрээхэндээ мөнгө үлдээх гэж өөрийгөө амиа хорлсон гэж үздэг. Гэхдээ энэ бол ерөөсөө батлагдаагүй. Энийг албаар яг 60 хүрэхээс өмнө өөрийгөө алсан уу эсвэл зүгээр л амьдрах шалтгаангүй болоод алсан уу гэдэг. Би бол энийг барыг тийм ухаантай хүн байсан юм чин албаар өөрийгөө алж ингээ гэрээхэндээ мөнгө үлдээсэн л байх гэж бодож байна. Гэтэ гэрээхэндээ бас мөнгө үлдээсэн гэхээр энэ одоо бас нэг бусдыг тэгж бодоод мөнгө үлдээх хүн мөн үү гэж бас бодогдож л байна.
За мэдээж олон нийт бол энэ хариултыг нас барсны дараа бол маш их уурн буцалж эхэлсэн. Өө яагаад гэдэг хариултаа авч чадаагүй үлдсэн болохоор ингээд 2005 онд Хайд хотод Хайд парк дотор нас барагчдад зориулсан дурсгалын хэсэг байгуулсан. Тэнд 215 хохирогч бүр зориулсан санаа байдаг. Шүүхийн үеэр прокурорууд нэг онол дэвшүүлсэн. Харилд бол амьдрал ба үхлийн хоорондох тэр шугамыг хянахаас таашаал авдаг байсан байж магадгүй гэж хяналт нь өөрөө шагналал байсан гэсэн үг. Энэ лавлагаанаас бас нэг зүйл гарч ирдэг. Юу гэхээр Харилдын эмийн талаарх сонирхол тунг аюулгүй хэмжээнээс давуулдаг хэв маяг. Зарим хүмүүс болохоор аллагын хохирогчж байгаагүй байж магадгүй гэж үздэг. Тэд болохоор зүгээр л Харилдыг тэр хүмүүстээр туршилт хийж байсан байж магадгүй гэж харсан. Тэгээд яг цаг хугацаа өнгөрөх тусам тэр хил хязгаарууд нь арилаад эхлээд төгсгөлийн шатандаа явж байгаа өвчтнүүдэд туршилт хийж үзээд тэгээд дараа нь өндөр настай хүмүүс туршилт хийдэг болоод дараа нь бүр эрүүл хүмүүс рүү хүртэл туршилт хийж үзээд яаж энэ эм тэдэнд үйлчлэлтийг хардаг байсан байж магадгүй гэсэн санааг гаргаж ирсэн. Энэ хүмүүсээ алхтаа хизээч мөнгөний төлөө ямар нэгэн ашигын төлөө ерөөсөө алж байгаагүй. Гэхдээ мөнгө бол энэ хэрэгт нэг л удаа орж ирсэн. Тэр нь Катлины гэрээсэл. Тэр шунлал түүнийг бариулсан. Хэрвээ ингэж шуналдаагүй байсан бол энэ хүн хизээч баригдахгүй байх байсан. За энэ нөгөө нэг лавлагааны Джейн Смитийн 6 тайлан зөвхөн Харилдын юу хийснийг баримтжуулаагүй. Гэхдээ түүнийг үүнийг хийж болох боломж олгосон системүүдийг нэрлэж интриг задлж нураасан байгаа юм. Тэгээд энэ лавлагаанаас юу гарч ирсэн гэхээр өвчтнийг эмчилж байгаа эмчийг энэ үхлийн гэрчилгээ хийх явцаас нь бүрэн хасаад оронд нь хараат бус шалгагчаар шалгуулахыг зөвүүлсэн. Ингээд 2009 онд энийг хууль болгож парламент энийг баталсан. Гэхдээ мэдээж тэр систем нь бол боддоор 2024 оны 9 сарын 9 хүртэл хэрэгжиж эхлэегүй. Дараа нь бас 2006 онд энэ хяналттай эмний талаар хууль батлагдсан. 2013 онд эмнэлэг ялангуяа ийм эрүүл мэндийн бүх байгууллагуудад хяналттай эмийг хянаж байдаг тусгай хүн томилж бүх юмыг нь хөтөлж байхыг шаарддаг болсон. Дээрэс нь энэ гомдол шалгадаг байгууллага болон шийдвэр гаргадаг байгууллагыг салгах шинжилэлт хүргэсэн. Заавал тус тустай байх ёстой гэж 2012 оны 12 сараас эхлээд эмч бүр 5 жил тутам өөрийнхөө одоо эмч байх эрхтэй юу, чадвартай юу гэдгээ батлах шаардлагатай болсон байна. Мэдээж энэ хариултын хэрэгээс өмнө бол ямар ч ийм шаардлага байгаагүй. Дээрэс нь 2008 оны чандралтын хуулинд өөрчлөлт оруулсан. Тэрэн дээр юу гэсэн гэхээр чандралтыг зөвхөн нэг эмчийн ганц гарын үсгээр хийхийг хориглосон байгаа. Нэг эмч биш, заавал дээрэс нь өөр хүн байх ёстой гэдэг. Мөн ганцаараа ажилуулдаг эмнэлгүүдийг бүтцийн хувьд аюултай гэж үзэж эхэлсэн учраас тэднээс бол аажмаар татгалзаж эхэлсэн. Ингээд хичнээн харамсалтай хэрэг гарсан ч гэсэн энэ улс орн бол эдгээрийг дахин давтагдуулахгүй тулд чатгаараа л ингээ хуулиндаа өөрчлөлт оруулсан байна. Түүний хийсэн хэрэг бол дэлхийд даяараа эвдэрсэн систем ямар харагддаг, тийм систем юу зөвшөөрдгийг харуулсан бодит жишээ болсон. Өнөөдөр мэдээж шинжилэлүүд бий болсон. Гэхдээ тэдгээрийг бий болгоход 215 үхэл хэрэгтэй болсон. За мэдээж магадгүй үүнээс жолон байгаа батлагдаагүй. За ингээд өнөөдөр та нартай цагаан халаад өмсөн хүний адаг адгуусны талаар ярьж өглөө. Энэ хэргийг бэлж яхад бол маш олон мэдээлэл байсан. Би тэгээд чатгаараа олон мэдээлэл багтаах гэж үзсэн. Гэхдээ цаана нь бол дахиад зөндөө мэдээлэл байсан. Магадгүй бүр 2-3 дугаар болохоор байсан учраас би ингээд нэг дугаартаа багтаахыг хичээлээ. Яагаад гэхээр би ингээд 2 дугаар тасалж хийнгүү та нар 2 дахьыг нь үздэггүй юм байлээ. За тэгээд ямар ч сан бүгдийг нь багтаагаад нэг дугаартаа хийлээ. Тэгээ хэрвээ та нар маань ийм хүний амь настай холбоотой хариуцлагатай ажил хийдэг бол ажилтай хариуцлагатай хандаараа энэ хэрэгэ бэлдэж явахдаа бас нөгөө өмнө ярьсан хэрэгээ ч ихсэн байхад ер нь бол эмнэлэг очмооргүй санагдсан. Хөгшөрсөн хойноо амралтанд яваад ханаад хүрвэл эмч бити дуудараа л гэж тоглоомор ч гэсэн надад тийм бодол орж ирсэн. Гэхдээ мэдээж эмч болгон ийм байхгүй. Хүний амь авардаг эмч нь байхад алдаг эмч нар нь ч гэсэн байгаа л байх. За ингээд өнөөдрийнхөө дугаарыг сонссон та нартай баярлалаа. Энэ хэргийн талаар сэтгэлдээ үлдээж бичээрэй. Ингээд дараагийнхаа дугаараар уулзлаа. Баяр таа.